Ой тийм ээ. Амар байгаа зү. Харахад дотор нь юу ч байхгүй ч. Ох. Энэ юу нь цай васаби? Мэдгүй дуртай л. Японууд. Энэ пичтэй. Баярлаа. За энэ юу чи юу баахан юмнууд овоолчих? Энэ нөгөө коньяктай. Коньяк будаа гэдэг нөгөө сүүлийн үед хүмүүс ингээд будааны мод болоод байгаа. Чи нөгөө Японы үндэсний хоол ахгүй коньяк гэдэг чинь. Тэр нөгөө коньяк төмөс гэдэг нэг төмөс шиг юмар хийдэг. Тэр зэгнөр. Тэгээ нөгөө бөөн эслэг болохоор гизиг цэвэрлдэг гэд манай японочууд хэлдэг. Тэгээд тэргээр хийсэн юм нөгөө юу? Жели. Бас уу. Тэр чи амар сайн гэсэн ш. Тэгвэл би энийг авч идэж ууж байна. Тэгээрээ. Энэ авч. Манай энэ нөгөө зүрхний юутай логотой. Сахарын агуулмж нь юу вэ? Маш бага. Тэгээ 39 ккал. Nice. Зүрхний зурагтай хахаар яа. Энэ нөгөө компани. Энэ тэгэд хаанаас чи ийм болчих вэ? Монголд байгаа юм уу? Japan market гэд дэлгүүр байдаг аахгүй юу? За тэр нь хаана идэв? Тэр нь ер нь энд тийм байгаа одоо миний мэддгээрээ за чи да. Энд чинь ихтэй юу зардий. Номын март төрт. Гэтэ энэ үн нэмж зар. Japan market-ээс одоо нөгөө юунаас би онголгочдөг. Яач ба. Дэлгүй мэнэ. Үе. За юу мундаг амар хатуу байсан шүү дээ. За баярлаа. Торхон юм бэ? Ямар хүчтэй яа. За шинэ он гарсан чинь шинэ үстэй томоко. Хүн чи эмэгтэй хүмүүс чинь үсээрээ оролдоно гэдэг чинь. Юу гэдэг штэ. Гинтийн өөрчлөлт хүсэж байгаа. Нэг бол хаягдсан эмэгтэй. Түү. Томоко хаягдаагүй. Энэ нөгөө сүүлийн гүйж байгаа штэ. Би нөгөө өнгөрсөн жилээс ерөөсө гүйж байгаа. Одоо хүртэл гүйж байгаа. Тэгтээ намраад исэн юм уу? Ус богинохан байвал зүгээр хурдан ус богинохан байвал хурдан гүн гэж бодоод байгаа юм уу? Гэ ер нь ингээд нөгөө ядаж тэ нэг үйлдэлээ хасж байгаа штэ нөгөө боож моох тэ. За. Ядаргаад санагтаад. Гэтэ салхинд бүр ингэж мингээд байхгүй. Бүр төвхтэй юм шүү. Би одоо жишээ нь теннис тоглохдоо бүр ингээ гүлээт нь байгаа. Дээрээс нь давхар ингээ бөөн хавчаар ингээ зүүдэг байхгүй юу? Тэгвэл тэр чинь нөгөө ингээд хурдан ингээр чи ус ингээд бууж ирээл ч юм уу ингээд аюу төвхтэй. Миний амжилтыг зулгаанаад анхаарал сарниулалт явагдаад байдаг гэхгүй ер нь бол. Тэгэхээр гүүхэд харин бүр боомоор юм шүү. Ус уртаахаар бас нөгөө жимд ороод угаагаад хатаас цаг орох юм. За энэ Японы тооцоолбороо. За хаагуур яв. Хоёулагийн нэг юм оны эцэст нэг юм паузлдаг ер нь юутай болчлоо шүү. Юу гэдгийг дөрөв юу лээ? Ритмтэй болсон тийм ритмтэй болчлоо шүү тий. Нодлын яг тэгсэн тий. Тэгэл базаал одоо гяс ярьдаг аа. Тэгэхээр чи хоёулаа миний Латин Америкаас хойш яа чадсангүй штэ. Гой сонингоо хуваалцаж чадсангүй штэ тий. Тэгтээ удаан биш ээ. Өмнө нь чи бүр цагаан сар хүртэл паузлсан шүү. Одоо хоёулаа чи наан юм чинь яг л дүндэл дүг юм байна. Тэгэхээр би ер нь би Латин Америкаас эхэлчихв. Тэг Латин Америкаас хүмүүстэй гоё дуулгамаар санагдаад сторигоор хамаг аяллаа хуваалцаад байсан шүү дээ. Амар гоё харагдчихсан. Хамаг ингээд зарим ойлгохгүй хүмүүс нь стори ингээд хамаг харуулаад бүр ингээд гайхуулаад гэж бодно. Ихэнх хүмүүс нь болохоор хамт аялж гэн гоё юм гэдэг. Тэгээд миний сториг хүлээдэг аяг хөрхөн. Одоо хаашаа явахад гээд яг нэг явах үеийн сториг тэр тусмаа. Тэгээд би тэрэндээ өөрөө амар урамшаад тэр нэг юм бүх юмыг ингээд үзүүлдээд гайхуулах гад би ингэж байгаа гэж харуулах гэдэг биш аахгүй юу. Ийм юм байдаг, ийм гоё улс орон ч гэдэг юм. Тэр тусмаа юм шинэлэг гоё юмыг харуулах гэж үздэг байхгүй. Анх удагаар очсон тий. Тэгээд Латин Америк ялангуяа би анх удаага очиж байгаа болохоор бүр үнэхээр гоёсэн. За, үнэхээр зүгээр зүүж харууштай. Бас л тэр чи тэг алгасч хол явж байгаа тий. Хэн болго өнөөдөр нэг солонгос юм хятад явж байгаа юм шиг. За би явчаад ирээ гэдэг газар биш юм чинь.
Тэгээд харин айгүй азтай тэрнийг аяллаа компани таарад зөвхөн Монголоос ганцхан л явуулдаг аяллаа компани. Дураараа ганцаараа явчих гээд одоо сэлгэмэгчлөө тэр залуу шиг явуул би айж байгаа байхгүй. Эрэгтэй хүн бас өөр ах л та. Sun Travel. Тэгээ би Sun Travel-аар явсан. Тэгээ тэднийх зөвхөн ганцаархан л Латимик явуулдаг компани. Тэгээ хүт чинь өөрөө захирал нь өөрөө хүтчихөө гэдэг даваа явчихдаг гамаар. Тэгээд Латин Америк үнэхээр гоё байсан. Би бүр шууд өөр ертөнц байсан. Маш аюултай аюу гэж хүмүүс айгүй их асуусан. Яг уу ганцаараа шүн оройн цагаар явбал аюултай. Тэр чинь бас л Монгол ч гэсэн тий. Шүн ганцаараа яваач үрнэ гэдэг шүү дээ. Тэгээд аюул жуулчлалын хэсгээс энгийн ард түмний хэсэг рүү гарвал бүр аюултай. Тэгэл Латин Америкчин ялангуяа нөгөө мафихтэй тий гэдэг утгаараа яг аюул жуулчлалынхаа хэсгээр ингээ явах юм бол гайгүй. Тэгээ дээрэс нь яг Латин Америкч айгүй бас нэг юм ингэдэм байх. Яагаад юу н Монголд ганцхан компани тэрийг яадаг гэсэн чи тэр аяллаа хийх эрхийг авчт юм байна. Тэр чинь бас айгүй хин дуртай нь очиод өдөр үйлчлэгийг шууд үзээд ч юм уу ингэж болдгоо юм байна. Тэр аяллаа компани тэр аяллынх нь одоо тэр организашн ч гэдэг юм уу юмтай нь гэрээлтэй хамтарч ажилладаг. Тэгээд тэрий чинь сарын өмнө 2 сарын өмнө төлөвлөж жуулчдынхаа тоог хэлээ цэгтийн авдаг мавдаг бас нарийн журамтай байт юм байна. Тэгвэл өнөөдөр хоёлаа гүйцэтснэгээс бит хоёр энэ Iguazu гэдээ гой хүрхрээ тэрийг үзье гэж шууд үзүүлэхгүй. Заавал аяллаа компани дагуулж явж явах хэвээр тэр компани цэгтийн өгдөг ч гэдэг юм. Ийм байт юм байна. Гэх мэдчлэн. Тэгээд тэд нар чинь тэр хурал цуглаан сургалт явах юм гэж байнгын хамрагддаг болохоор аяллаа компанийн хүмүүс хоорондоо бүгд айгүй таньдаг болчихсон. Тэгэхээр шууд ингээд хүлээж авч мод айгүй айтайхан байт юм байна. За тэр байгалийн талаар бол ярилтгүй үнэхээр гоё юм байна. Үнэхээр гоё юм. Би тэгтээ анх удаа гэж баг хэлж болно нөгөө ийм групп аялал явж үзлээ. За тэр талаар бол яриул бас хэцүү. Ер нь хүмүүс янз бүрийн хүмүүс ирж байгаа шүү дээ. Манайх ч харьцангуй VIP аялал гэдэг нэг юм 8 хүн явж байгаа байхгүй. Тэгэхэд л бас 8 дотор л бас 8 хүн явсан уу? Би бүр 20-30 хүн явсан байх гэж боддог. Би тэг 20-30 хүн явбал яан юм бэ л гэж бодсон. 8 хүн явж байхад бас дотроо бор ингэдэм биш үү? Ог танихгүй хамаагүй газараас ингэ нийлцсэн хүмүүс чинь тий. Тэгээд Монгол хүн ил зан юм болохоор ингээл эхэндээ ингээл бүгдээрээ ингээл амар хөргөн сайн уу гэл ингээл намайг чи ямар бори яаж барасан гэдсэн чи сүлдэм тэнийг хараа угаа гэдэг нэг. Тэнийг хараа угаа болж амжсан биш үү? Тэнийг хараа угаа гэдэг нэрээр сүлдээ төгссөн. Тэгтээ тэр чин хүн айгу муухай нөгөө нүүрэн дээр хилдэггүй юм байна. Аялал дууслаа групп чат дээр намайг тэгж битсэн байна. Тэгээ би болохоор яг уул нь харьцангуй нөгөө амар дипломат зантай болохоор хүмүүстэй айгу нийтж ивтэй байсан. Тэгтээ ялцчгүй нөгөө аяллаа хүтч маань жоохон залуу хүүхдээсэн чинь тэрийг жоохон дээрдгэх ч юм уу жоохон ингээл манайхан чинь нэг юм бас нэг хаан зантай. Хаан хатан зантай. Чи надад үйлчилж аим чин гэдгээр нөө хүүхдийг ингээд жоохон ингээд загинж магнаал те ingaaч тэгаач гээл те тэгэл чимдан саваа ингээл хаяал ингээл өөрснөө ингээл хатан шиг аашлал ахаар нь тэгээд нэг секонд жоохон төгзрөл үүссэн чинь цагтаа явцсангүй гэж мэгээд би тэгээд өмөрөө төвчгөө хагаад өмөрөө төгзрэлтэй штэ гэсэн чинь юу даамуудаан ингээд тэгэл жоохон юм надад дургуулах байдлыг илэрсэн. Тэгэхээр би хайцсан чинь дараа нь намайг тэнийг хараагаа өөрийгөө юугаа утцсан нэг балаа авгаа байсан гэж мэдсэн байсан. Тэгээ хоорондоо ер нь жоохон иймэрхүү бусад хүмүүс ийм үүссэн. Тэгээ би бодсон аялалд ер нь өөр амьсгалыг маш эвдлэх байдал үүсгэж байгаа байхгүй юу. Тэгтээ яг бид нар нөгөө vibe нийлж байгаа хүмүүс нийлээд ингээд за тоогоод явах юм гэдгээр явцсан чинь боломжтой байсан. Тэрнээс ер нь аялал бас нэг тэр группийг хүмүүсээ бас нэг ойлголцож тэ явах хэрэгтэй гэдгийг айгуу сайн харсан. Ер нь бол аялалд чинь тэр ер нь тэр олон хоног чинь. Тэгээд олон хоногийн аялал чинь би бараг 20 хоног явсан уу? Тэ 17 8 хоног явсан уу? Гэтэ 20 хоногт гарцаараа явсан бол үзэж чадхааргүй юм зөндөө үзүүлсэн. Үгүй тийм. Тэгээд тэр нь маш давуу тал. Тийм. Ганцаараа явах юм бол мөнгө санхүү, цаг
Тэгээд ойлгохгүй өнгөрөх юм гэж айгүй их юм алдах байхгүй. Тэр чинь хэл усыг мэдхгүй. Латин Америк чинь бүгд англиар ярихгүй. Испанаараа ярина. Португал тий. Тэгэхэд манай хүч чи испани хэлтэй, португал хэлтэй гэж маш давуу талтай. Тэгээд бүх юмыг нөгөө төлөвлөөд ингэсэн. Тэгээд маш гой буулгаал, маш гой хоол ундтай гэж гэтэл чин бид хэрвээ дангаараа явсан бол хаана буух уу, юу идэх үү, юу үзэх үү гэж ангааж гайхсаар. Тэр нь маш давуу талтай. Тэгэхээр ийм групп аяллаа давуу тал нь тэр. Яг хөө тэр нэг таарч тохирохгүй хүн байх бол тий. Тэр бас нэг жижиг асуудал шүү дээ. Тэгээд нэг тийм байд юм байна. Тэгээд ер нь хүн очиж үзээсэй л гэж хэлмээр. Би өнөөдөр амаараа 1000 яриа тэр хүмүүсийг ингээд тэр нүдэнд нь харагдтал ярьж чадахгүй шүү дээ. Хоолунд бол үнэхээр гоё. Монголчуудад идэх хоол гэх юм бол бүр мах. Тэр мах нь бүр үнэхээр гоё. Тэгээ бас үнэн боломжтой. Латин Америк бол ерөөсөө тийм нэг үнэтэй орн биш юм байна. Ер нь яг Монгол шиг Монголоос бас хямд ч юм байна. Тэгээд хүмүүс нь найрсаг харагдах байдал нь ийм амар юм шиг мөртлөө. Тэгээ би айгүй азтай хөл өмбөг үзсэн шин. Бразил тий. Бразилд хөл өмбөг үзсэн. Тэр хөл өмбөг чинь тэр Мянмар гэдэг том алдартай хөл өмбөгч. Тэрний тоглолтыг үзэх боломж тэр болгон болдгоо. Жилдээ нэг 2 удаа л тоглолт. Тэрний түр таарад. Айгүй азтай. Тэг хөл өмбөг үзсэн. За тэгээ мэдээж Аргентин тангогоо үзлээ. Тэр байгалийн тэр Игуазу тэгээд нөгөө нэг Христийн нөгөө хөшөө шүү дээ. Авралын хөшөө гэл аврагч хөшөө. Тэр хөшөө чи ийм төвхтэй юм байна шүү дээ. Бразилийн. Тий, юу нээр гэмт хэрэг нь бүр болохоо байсан юм байна. За. Тэгээ гэмт хэрэг нь болохоо байгаад тэгэнгүүт л тэр хөшөөг байгуулж нөгөө нэг тайвшралтыг өгч байгаа юм байна нэг явсандаа бас. Тий. Тэгээд нөгөө доош нэг ингээ харцсан байдаг нөгөө арт өмнийгаа ингээд 50 амгалан байгаарай ч гэдэг юм нэг юм утгаар бас ингэсэн юм байна. Тэгээд дэлхийн 7 гайхамшигыг чинь шинчилсэн шүү дээ. Тэгээд тэр дэлхийн 7 гайхамшиг шинчлэгдэнгүүт тэр нөө Перугийн Мачу Пичу тэр чинь орцсон. Тэр бүр үнэхээр гайхамшигтай. Тэр чинь байгалийн гайхамшиг тэр юуны хүний гараар бүтсэн. Тэгээ байгалийн гайхамшиг гэдэг ингээд 7 гайхамшигуд ерөнхийдөө би бүр энэ нэг явалтаараа 3 гайхамшиг үзчихэж байгаа байхгүй. Амар гоё. Тийм үү. Тэгэхээр бүр үнэхээр таалагдсан. Тэгээд сан travel-ийн аялал бол үнэхээр супер. Үнэхээр бүх юм супер. Буудал юм нь хүртэл тухтай. Заримдаа нөгөө нэг нийтийн ийм аялал чинь жоохон хямд аргаар үздэг штеп. Хямдхан хоол, хямдхан буудал буулгаал нөгөө ингээд явуулцдаг. Эднийх болохоор бүх юм нь бас нөгөө VIP гэдэг утгаараач тэр дээд зэрэглээ. Тэгээ бас нэг авууштай юм аялаа бас өөрснөө одоо зохиолгуулж болно. Магадгүй чи одоо би дараа нь явхад би сая болохоор би цаашаа манай аяллахын Куб руу явчихж байгаа хгүй тал нь. Би болохоор цаг хугацаанд баригдаа за би арай Куб явж чадахгүй нэ гэж буцчихсан. Дараа нь би Бразил үзсэн. Тэ Чили үзсэн. Одоо юу гэдэг Аргентин үзсэн. Одоо би Куб яваагүй юм чин гэд би магадгүй яваагүй бусад орнуудыгаа аяллыг зохиолгуулж болно. Тэр бас айгуу зайдгүй юм билээ. Тэгэхээр тэрийгээ бас тэр мэдээж ирэх хүн өнөөдөр гинт би Латин Америк явна гэл тэр мөнгийг шийдээч гэдэг юм уу. Тэр цаг хугацаа шийдээ явчих чаддаггүй ш. Тэгэхээр би бол бараг жилийн өмнө төлөвлөсөн. Тэгэхээр яг надтай хамт явсан хүмүүс чинь бүгдээрээ л юу нэг тэгж явах би жилийн өмнө бодож ирсэн, харж ирсэн ч гэх юм уу. Тэгэхээр яг тэгэж төлөвлөөд эртнээс яачих юм бол бас төлбөр мөнгөч бага болох юм байна. Зөв. Тий. Онгоцны тикет микет энэ төр чи баг нэг дахин өсчт юм байна. Тулах тусам. Тэгэхээр аюу гой төлөвлөө. Тикетээ ер нь төрүүлээд авчвал зүгээр юм байна. Төрүүлээд авчаад тэглээ тэргүй аялал болохоор ойлгомжтой. Цаг хугацаагаа төлөвлөсөн байхад бол тэр компани болохоор аялын маань угаасаа ингээд бүгдийг төлөвлөсөн байгаа болохоор аяллахаа мөнгийг дараа нь өгчөж болдог. Магадгүй нөгөө 2 хуваагаад ч юм өгчөж болдог. Энд чинь мэдээж 4-5 саяын аялал биш байхгүй юу? 20-ээс 30 саяын аялал учир. Гэх мэтчлээ. Тэгвэл энэ мөнгөнд бүр хангалттай бид нар ихийг хожиж байгаа. Маш гоё. Чи нэг яваарай. Заавал яваарай. Тэгээ би Японд их явах юм бэ? 20 хэд. Үгүй билет нь тусдаа. Тий. Билет бол нэг 5 саяас 7 саяын хооронд хэлбэлцдэг юм бэ. Тэр Бразил хүрэхэд үү? Тий, Бразил. Тий.
Туркээр дамжаад Бразил доторх цикэд мэгэд бүх юм орцсон. Хоол, унд, тэр үзүр үйлчилгээ, даатгал юу гэдгийг бүх юм орцсон. Тэгээд 20 хэдэн цаг чинь тун боломж юм байхгүй юу? Тэгээ 20 хоногийн аялал шүү дээ. Тий. Тун боломжийн тэгээд 5 улс үцчихэж байгаа байхгүй юу? Бүх юм орцсон. Гэтэл тэр чин дангаараа л хүн авах юм бол нэг онгоцсон л $300-400 гээл $500-600 гээл тэгэл нэг үзүрчин $100 гээл ингээл явах. Тэгэл хоол унд гэдэг. Тэгэхэд бол маш боломж юм аа. Тэгэхээр эхлээд цикэдээ ерөнхийдөө урьдчилаад авчаарай. Тэр нь маш зүгээр юм билээ. Их давх тусам Turkish Airlines аягүй хямдхан болт юм биш үү? Тийм амар таалагдсан. Ер нь Бразил үнэхээр гоё. За тэд Бразил хүүхнүүдийн бүхс бол үнэхээр том байд юм билээ. Харин тийм би тэр бүхс юм биш үү? Болчин байт юм уу, өөх байт юм уу? Өөх юм уу те? Өөх болчин нийлцэн. Тий. Зүгээр өөх гэхээр ингээ бэлцгнаад ш. Тэр чинь бас юм гоё бух гэдэг юм чанга агаах гэх. Тэгэхээр болчин байгаад байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө юу нэ дэлхийн татах хүчийг бүр эсэргүүцээд ингээд амар дээгүүрээд үзтээ. Яаж тийм бэ? Тэгээ би бүр тэр ингээд үнэхээр байгалийн өгөгдөл юм байна. Тэгвэл надаа чамд тарган хүүхнүүд чамд тарган хүүхнүүднийх нь бүхсэн таалагдаагүй. Тэр чин туранхаач амар гоё бүхстэй байгаа байхгүй юу? Туранхай том бүхстэй. Туранхаа мөртлөө бүр юм том биш нэг юм бух гэсэн юм гоё хэлбэртэй бүхстэй гэж хэлэхэд илүү дээр. Тэд нар чи ихийнх нь тийм нөгөө юунаас ирсэн, Европоос ирсэн хүмүүс тэгээ нутгийн яг жинхэнэ индианууд шүү дээ тий. Тэд нар юм нөгөө ирлизүүд идэг одоо нөгөө харахад ер нь холилдсон тий. Тэгтээ тарган хүмүүсийнх нь бүкс нь болохоор бүр яг нэг стандарт яг гэл яг л юм билээ. Тэгтээ тэд нэг авууштай аюугаа юм. Манайханд ингээд ер нь ингээд хүн таргалгаа нэг ийм байдаг шүү. Тэд нар чи ийм юм. Энэ хэсэг нь яагаад ингэж байгаа юм бэ? Тэрнээс тарган үний бүкс гоё ял надад таалагдаагүй. Туранхаануудынх нь бол үнэхээр бүр гайхамшигтай. Тэр бүр бүкс рүү л харах гал бүр бүкс рүү гад ингээд амжаа. Амар хөөрхөн. Тэр жоохон хүүхдүүд нь хүртэл бүх зэм хөөрхөн бомбойсон бүкснүүдтэй. Төрхтөө тийм бүкстэй төрт юм. Харин тийм. Төрхтөө л тэгт юм байна. Тэрнээс навдад нэг юм худлаа мэдээлэл өгсөн байхгүй нэг хүн. Бразил Бостон гэдэг чи худлаа байдгүй маа. Юу яадаг юм аа. Тэд нар чинь өрнөл хийлэгдэг. Тэгэд хийлэгдэг болохоор Бразил бүкс гэж алтарсан гэдсэн баггүй юу. Тэрээс очихоор ерөөсөө нэг тийм бүкс байдгүй шүү дээ. Зүгээр Бразил бүкс гэдэг чинь хийлгээл тэр одоо нэг ясандаа Монголд ч юм уу Солонгост хамар хийлэгдэг гэд мод болцоод байдаг шиг Бразил бүкс хийлэгдэг нь мод болцоо болохоор тэр нь л Бразил бүкс гэдгээр алтарсан гэв. Надад тийм ойлголт өгсөн. Тэгэхээр өө тийм үү гэдгсэн чинь очисон чинь битүү бүкс л байгаа юм чинь. Бай үнэхээр Бразил бүкс байдаг. Бразил бүкс үзээгүй хүн л хийсэн байна л та тий. Энийг идэт үз. За тийм юм басаа. Чи Хавай. Би нөгөө ануухай шоуг дуусгаад. Харин тий ануухай шопыг чинь тухай тусгаад дугаар хийнэ. Дуусгаад. Ямарсан төрүүлээгүй. Тэгээ угаасаа дуусгаад Америк нөгөө Хавай яваад юу марафонгүй ингээд шийдсэн байсан болохоор явчихгүйсэн. Тийм тэгтээ манай оноо нэг нь хөөрхөн найзгаа танилцуулаад тийштэй Хавай амраа. Хавай амраа намайг гэртээ байлгаад хуулууд хийж өгөөд ийшээ хөргөж өгөх тусч аваад та. Хөөрхөш манай амраа. Тэгээд тэгэхээр чинь бас марафонд орцгоч чинь бас тийм байна гэж амар туршигтай байгаа тийм тий. Тэрнээс буудлаас ингэчээ сууж ивэл тий. Тэгээд Хавай яваад Хавай явсан чинь ихийнх Аз хүмүүс дэмлсэн шүү дээ жам нар ч хүмүүс чинь. Тэр ялангуяа чи Вайкики байсан уу? Юу лээ? Амрагийнх чинь нөгөө Вайкикигээс жаахан баруун зүүн тийшээ. Тэр чинь жоохон баячуудын хороол гэдээсэн үү тий? Тэгээд ер нь ингээ Аз Японууд их үед. Япон, Хятад, монголчууд оцсон хүн 40-50 та. Бас их биш 40-50. Тэгээд ер нь хоолны суурьч гэсэнтэй нэг Аз хоол суурьтай хоол. Тийм үү. Хавай гэхээр би нөгөө хүүгэлдэн киноноос нөгөө
Ингэсэн бомгор бор хүүхдүүд байдаг шүү дээ кинон дээр. Яг үндсэн хүмүүс нь тийм хүмүүс юу ер нь. Тийм маш тэрнээс яг нэг Америк шонтгоргууд байхгүй үстэй. Баахан байгаа ихтэй хоор юм. Тэгээ хамгийн их одоо хүн амыг эзэж байгаа нь Аз гаралтай хүмүүс юм. Тийм. Тэгээд мөнхийн дулаан би хамгийн хүүтэн үед очсон гэсэн чинь шатаж өгөх гэжсэн. 25 градус орчих юм. Яг л гоё юм биш тий. Тийм. Тийм марафон гүйхэд бол бороо ороод. Тийм. Тэр нь жаахан хэцүү байсан. Гоё биш үү бороонд? Халуун бороо орохоор муухай юм уу? Гутлмууд нь ороод хэцүү, ерөн хэцүү. Тийм бэ нэрээ тийм орж. Бүр их орсон юм уу? Бүр амар орсон. Ойр тийм. Чи бүр хэдэн километр лээ? 42 км. Яа. Чиста мондаг юм аа. Тэгээд очоод ямар ч гүү гэсэн юм чи гэхдээ бүтэн бол гүүгээгүй. Дуусгасан л та замыг. Тэг нөгөө гүүж явсан нэг 30 км байгаа байхгүй юу. Тэг бороо орж ихлэнгуудаа яаж ч ингээ гүүж чадахгүй юм чи сүүлийн 10 хэдэн км алхаад. Гэхдээ бороо дотор яагаад. Чи тэ үйлээ л алхсан бол чиний нулимсыг хинч мэдэхгүй шүү дээ. Дэлгэмдүүлээ уйлахгүй. За уйлахаас өмнө заяа уйлаагүй гэхдээ амар уур хүрээд одоо ингэж ирчээ бороонд одоо ингэж ялхаад хат яад ингэж бодсон. Гэхдээ Хавайд ордог Honolulu марафон чинь давуу тал нь цагийн хязгаар байхгүй. Тэг хитэн point нөгөө юугаа гүгээд очсон чинь хаалгаагаа явцсан бэлээ гэдэг шиг тийм байхгүй юм байна тий. Тэгээд нөгөө юу хитэн ингээ point байгаа байхгүй нөгөө гიშгэж явах ёстой. Тэгэнгүүтээ тэр номертэй ингээ мэдрээд уншаад яг энэ хүн хаана явж гэн гэдгийг бүртгээд. Тэр хооронд бол нэг гарч орох чөлөөт байгаа юм чи. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө хүнээ бүртгэсэн юм чинь тэр хүн байгаа юм чинь нөгөө хүнээ хүлээх нь шүү дээ бүр яасан ч гэсэн. Магадгүй бүртгэлийн чинь хянжин гэдэг чинь тий. Томоко одоо дутуу байна шүү дээ гэл хүлээх нь шүү дээ. Тэгээ би ингээд ойрхон нэг 20 хэдэн километр дээр тэрийг гიშгчээд тэгээд шопинг центр ороод хоол идээ, кофе уугаад шопинг хийгээд. Oh my god. Зөө. Шопинг хийсэн чинь нэр энийг яаж явах вэ гэж бас цүнх аваад үүрээд тэгээ явсан. Тэгээд нэр тийм одоо чөлөөтэй юм уу? Ер нь бусад хүн бас тэгж гин үү? Магадгүй тийм хүмүүс байсан баг. Тийм. Байсан юм уу? Би анхны марафон жиндээ нэг марафон дургу олмооргүй штэ. Тий амар ятсан. Өөрийгөө нөгөө бүр ялалчмааргүй штэ. Яг тэгдэг байхгүй тий. Тэгээ нэг ер нь 10 км тутамд 5 дамар олморч үт юм уу тий. Тэгээд явж исэн. Тэгээ гайгүй. Гоё юм. Гэтэ ямар ч гэсэн барайгаа хийсэн штэ тий. Тэг хүмүүс нь байж лээ нөө. Хүмүүс байж лээ. Би ингээд 2 цаг амарчж байгаа байхгүй дундаа. Тэгээ нийт гүйсэн цаг нь яг 6 цаг байсан. 6 цаг 5 минут чинь билүү. Тэгээд Forest Gump шиг. Тийм. Тэгэхээр нөгөө гараанаас гараад орох хүртэл нэг амарсан хоол идсэн нийлээд 8 цаг болчихж байгаа байхгүй юу. Тэгээд маргааш ингээд нөгөө хүмүүсийн рекордыг харсан чи 15 6 цаг явсан хүмүүс. Бүр нөгөө хөгшин хүмүүс ингээд явган явчихж байгаа. Бүрхийн тий. Гэтэ дуртай даа штэ. Тийм. Тэгэхээр гоё юм биш штэ. Тийм хязгаар тогтоохгүй болохоор чинь тий тэр төрүүлэхтэй биш. Өөрөө тэр юунд оролцох ч л чухал. Тэгээ бас нэг бахархуу штэ юм нь юу байсан бэ гэхээр нөгөө 45-аас 55 нас жилүү 59 нас жилүү яг насны ангиллаар яг бидний үеийн нэг эмэгтэй хүн хин төрүүлсэн бэ гэж харсан чи монгол хүн байсан. Тэгэхээр хэдтэй 40 хэдтэй хүн юм уу? Юу мундаг юм. Тэр хэдэн цагт орж ирсэн бол? Тэр 3 цаг. 9 минут амар хурдан байсан юм гэсэн. Яа мундаг юм тий. Чи тэгтээ хараагүй тий. Би хараагүй дараа нөгөө юу сүлд нь яаж юм ч тий. Facebook-ээр хараад мундаг юм тий. Тэр тентхийн хүүхэн юм бах та. Америкт амьдардаг. Гэхдээ Хавай биш. Тэгээ Хавай руу ирсэн мэн тий. Тэгвэл бас гүдэг хүүхэн бах. Баян гүдэг гинэ. Яам мундаг юм. Гоё. Манай монголчууд ингээ хаа газар ингээд байж идэг л ахгүй юу. Зүгээр ч байдгүй амжилттай байж идэг. Тэнцээ байдаг монголчуудаас
тэрийг яриад бахархаа. Японууд их гүйж байгаа зү. Японууд чинь гүйдэг ард хүмүүс шүү дээ. Тэг чи угаасаа Япон зохион байгуулж байгаа. Жаал зохион байгуулж байгаа. Оо тийм үү. За тийм болохоор тэгвэл битүү Японууд. Тийм. Тэгээд тэг Хавай тэг энд тэнд бичтэй. Мэдээж ингээ эргэн тойрон бичтэй. Тэгээ бич болгоно ингээд өнгөө 0 болон нөгөө шүршүүр нэг байждаг. Тэгээд онцлог нь байгаа одоо нөгөө өндөр давлгаа ирдэг бийж те одоо тэгээ хүүхэд тохиромжтой бийж энэ төр байгаа юм. Тэгээд тэг хаанч очоод тэгээд ер нь хаанч очоод гадаад амьдрах юм билээ. Тийм болохоор Америкийн хамаг нөгөө homeless хүмүүс, гэргүй хүмүүс нь цоглоорсон билээ. Бас уу? Хавайд уу? Тийм. Америкас уу? Нөгөө Нью-Йорк энэ төр нөгөө амрагийн яриа штэ. Нью-Йорк энэ төр чи нөгөө хүйтэн газар те тэгээ бас тийм штэ. Хонч үнж хэцүү. Тий, хонч үнж хэцүү. Дээрээс нөгөө homeless амар том асуудал болонгууд Хавай руу шидсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээ сүүлийн үед амар homeless нэмэгдээд байгаа юм гэдэг. Тэгээ тэд нэр онгоцны зардлаа хаанаас болох юм? Тэр нэг талын онгоцны зардлыг ямар зөв муучаас өгсөн. Oh my god. Нэг талын. Тий, нөгөө муучаар хороо өөрөөсөө холдуулах гад. Ямар заваа юм. Тэгээ Хавайд яг тийм бич нөгөө юу байгаа штэ тэр шүршүүр. Яа тэнд нь амьдраад. Ямар хэцүү муухай олгоод байгаа юм те тэгүүлээс. Homeless ихтэй газар бол жаахан муухай дуу юм билээ тэр нөгөө. Тэгэн штэ. Тий. Албаар homeless хүмүүс бүр албаар муухай олох чи. Яагаад тийм тэд бүр албаар уурлаад идэг юм шүү ер нь жирийн амьдарч байгаа хүмүүст. Яа тийм бол нэг юм сэтгэхүй бэ те сонио. Тэрнээс одоо зүгээр аятайхан цэвэрхэн цэгэрлээд өөрөө ингээд өөрийгөө сайхан болгож авч ингээд талархаа гарч болно шүү дээ тий. Тэр нэг юм албаар нэг хүмүүс нэг ер нь тэгдэг штэ. Бүр ингээд зүгээр ахгүй ингээд эвдэлчээд яваад өгч мөгдөг тий. Тэр сэтгэхүүл нэг тийм нэг учир байна тий. Тэгэхдээ тийм гадаа одоо баг өвөл байхгүй юм чинь. Гадаа ингээд амьдрахад хангалттай. Харин тийм байна. Тэгээд өлдөгдөл олоод ид чинь тий. Яана Хавай маань одоо бодлого хэрэгжүүл хэрэгтэй л энэ да хаа. Обамагийн гэрийг харсан. Тийм би чиний сториогоос харсан тэр Обамагийн гэр юм уу? Хавайд амьдардаг юм уу? Обама ч Хавайд гарахтай юм шүү дээ. Тийм. Хавайд төрсөн гэж байгаа шүү дээ. Тэгээ Хавайд өссөн хүн баггүй юу? Тэгэнгүүтээ тэр төрсөн гэр нь биш гэсэн. Яг бич дээр ингээд нөгөө найзтайгаа нийлээ айгу том газар аваад тэгээд очиж амархаараа байт юм байна л та. Тэгээд Крисмас шинэ жилээр бол Хавайд идэг гинэ. Зөө. Тэгээд амраагийнхаас ойрхон тэгээд яа. Бич руу явах болгонд ингээд Обамагийн гэрийг хардаг байна. Зөө. Чи нэг орохгүй яасан. Бас хашаатай юм билээ бас. Тэгэнтэй. Security-тэй юм биш. Зөө. Америк улсаас нөгөө манай нөгөө Талилгчир даргад нөгөө хаус бэлгэлдэг шиг Америкаас өгсөн болов уу? Тэгээ найз нэг баян барьж өгч байгаа сургатай байсан тэр хажуу хавын хүмүүс лааштай. Авилгал гэдэг юм. За яна Америкууд маа сонсчихгүй дээ. Хавай нэрээ тайван газар. Гэхдээ сүүлийн үед чи нөгөө юмны үн өсөд Хавайчин өөрийнхөө аж ахуйн агуу муу сул тэгээд Хавайд гэдэг яг аялал жуулчлалаас мөнгө олно өөр. Аялал жуулчлалаас мөнгө олдог газар юм уу? Тэгээд нөгөө өөр юм байх уу? Өөр нэг жижигэн нөгөө ферм одоо нөгөө pineapple ч гэдэм үү тий. Газар тариалан жаахан байдаг. Яа. Манай амраал Хавайд хүүхдүүдээ нөхөр нь Америк. Тэгээд тэгтээ Хавайих биш. Тэгсэн мөртлөө Хавайг сонгосон нь нэгдүгээрт яг бас харьцангуй арай ойрхон тийм Монголтой. Хоёрдугаарт нөгөө орчин юу төгшүүр багтай дулаан гэд тэгээд хүүхдүүдээ ер нь юм эрүүл тийм орчинд амьдруулж сургая гэд аваа явсан байхгүй. Тэгсэн мөртлөө нөхөр нь Монголд ажилладаг. Монголд амьдардаг. Би нөхрийг хараагүй шүү. Чи Монголоос яваад нөхөр нь Америкаас яваад энэ хоёр чи инээдэнтэй ингэж яадаг. Тэгэд айгүй хөөрхөн гэр бүл байдаг. Тэгэд хүүхдүүдээ айгүй гоё тэгэж манай амраачин тэгээд айгүй
сайн ээжийн үрэг гүйцэтгэж байгаа байхгүй юу. Ер нь бол тэгэл хүүхдүүдийнхаа төлөө гэсэн тийм юугаар авч байгаа. Тэгээд айгу мундаг урлагийн хүн байсан шүү манай намраа. Чамд ярьсан уу? Тийм. Жүжигчин. Тийм. Циркийн жүжигчин байсан. Тэгээд айгу сэргэлэн. Кул байгаа гэдэг заадах чинь. Ийм. Тэгээд зөндөө тэнцээ найзуудыг Монгол найзуудыг нийтгээд community. Цаа чин Хаваи монголчуудын босс нөө. Тэгээд би нөгөө хүмүүстэй бас уудсан парти хийж өгсөн. Тэгээд гоё байсан шүү дээ. Хайгу хөөрхөн ааштай гоё хүмүүс үгүй. Би зүгээр Монголд ирэхэд л ганц 2 хүнтэй танилцчихсан. Одоо нэрээ үзэж байгаа хаа минь хүргэе. Би бол очие гэж очиж чадахгүй л байгаа. Энэ нөгөө онод авч ирсэн Хаваи юмнууд амар гоё. Тэгсэн чи энэ үйлдвэрийн том менежер Монгол залуу. Оо тийм үү. Оо энэ компанид хэд хэдэн монголчууд ажилладаг. За. Хаваи чи ийм нөгөө gummy bear дээр ийм chocolate бүрснээрээ ингээ алдартай. Тэгээ бас нөгөө нэг pineapple бас айгүй үрч. Ер нь ийм юмнууд нь аюу гоё. Бас Хаваи чинь кофе нь гоё гэж цаачаас кофе авчиртыг. Амраа. Тий. Хаваи юмны үнэ амар үнэтэй болцсон. Одоо тэгээд нөгөө аж ахуй сул болохоор мах ч гэсэн, сүү ч гэсэн, өндөг ч гэсэн нөгөө Америкийн их газараас ирж байгаа байхгүй юу? Тэгээд одоо бүх юмны үнэ нь одоо бусад мужаас үнэтэй болоо. Тийм. Оо тэгвэл бас хэцүү болж байгаа юм тийм. Амраа ир. Би чам махчаанж үгүй. Жишээ нь шүү дээ. Эний одоо би одоо эний үнийг мэдэхгүй. Гэхдээ иймэрхүү ийм нэг 30-40 доллар. Би амар байгаа. 100,000 төгрөгийн чихэр идэх юм байна би. Харин тийм яхаа ер нь л тэр юугаа дагаад бас тэгдэг бах уу. Аялал жуулчлал молчлал илүү бас хөөрөгдөл үүсгэждэг баг. Тийм. Вьетнам гэсэн байна гинэ. Зөв. Би нэрээ Вьетнам явлаа. Тэгсэн чинь тэгтээ би яг Начанг руу явлаа. Хүмүүс нь чи яа Начанг явж байгаа амар хүүтэн муутан инээ тэр юмрээ гэд би болохоор нүунийг яг төлөвлөхгүй байжгаад гинт явахаар болоод тэгсэн чинь тэр Монгол улс маань бүгдээрээ нь тэр Вьетнам очин зориод онгоц монгоцн нь олдохгүй буудал суудлын олдохгүй бүрстэ нэрээ баларчдیں۔ Байна. Стал нөгөө Монголын нөгөө 22 дахь аймаг илүү хэддгээр аймаг лээ. Тийм гэдэг нь үнэн гинэ. Тэгтээ би нөгөө Фукуок нь бүр яг тийм гинэ. Тэгээ би Начанг руу явсан. Тэгсэн чи хүүтэн мөтэн хэцүү байдаг өстой нэрээд далаа малаа руу орч чаддгүй гэтээсэн. Тэгээ би заа дүүр чи надад олцсон л тэр юм чинь. Тэгсэн чин харин амар таалагдлаа. Начанг чи угаасаа анхны Вьетнамын турист зон юм бэ. Тийм. Тэгээ арал юм бэ. Win Pearl гэдэг арал дээр би буулаа. Тэгсэн чин одоо Вьетнамын тэр Win Pearl гэдэг арал нь Win гэдэг группийн эзэмшил юм бэ. Гэхдээ Вьетнам ч нэг социалист орн шүү дээ. Тий. Тэгэнгүүт тэр зүгээр хувийн хөвшилд нэг осондоо туристлцсан. Тэр газрыг. Тэгсэн чинь одоо Монголд MCS Апу гэдэг ингээд 2 том групп байна та. Тэрэн шиг Сан Вин гэж 2 групп байдаг гинэ. Вьетнамд ерөөсөө л 2 том групп байдаг гинэ. Тэр хоёр чинь тэр Вьетнамыг атгадаг юм байна. За. Тэгсэн чинь тэр Win Pearl гэдэг тэр арлыг тэр Win гэдэг группт Вьетнамын засгийн газраас 60 онд гинөө хэдэн онд ч гинөө өгөөд за энийг аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлээ гэдээ атгацсан юм байна. Тэгэнгүүт тэр нь амар гоё аралцаа юу. Гүр ингээд усан онгоцоор очино. Тэгэнгүүтлээ тэр нь шавар мавартай юу? Тий, шавартай. Тэгээ бүх юм байна. За. Парк нь байна, шопинг нь байна, юу нь байна гэх юм уу. Тэр арал ерөөсөө уул нь 500 мянган хүн амьдардаг арал юм байна. Тэгсэн чинь тэгээ зөвхөн аялал жуулчлалаас мөнгө олдог. Тэгээд 500 мянган хүн амьдардаг боловч жуулчид юундаа ингээд нийлээд 2 сая хүн амьдардаг болсон юм байна. Тийм. Одоо тэнгуут нөгөө хотоосоо энэ тэр өөр Вьетнамын өөр хот мотоос тэр аялал дээр нөгөө ажил хийх гээд ирж байгаа ингээ хүмүүс ингээд нийлээд 2 сая. Тэгээд хямдхан. Одоо Вьетнамда хамгийн хямдхан ер нь арал юм байна. Фукуок нөгөө юу энэ тэр нь үнэтэй болсон. Тийм данаа энэ тэр нь үнэтэй. Тэднэр нь болохоор нөгөө маш их жуулчид их хэрсээрээ бүр хөөрөгдөлд оруулаад тэгээд бүр амьдралын үнэтэй болгоо хийсэн юм байна. Нэг найз чинь хэдэн онд нэлээ Вьетнамны консул байсан байхгүй юу?
Гэсэн чи нөгөө чанга тэгэхэд л тэгдэгс. Чи оноо ирээч амар хямдхан шүү. Пүүст янзын хямдхан гэл. Бүр айстаа үнэндээ жаргах шүү. Чи 2 сая төгрөгөөр бүр зүгээр гэр бүлээрээ бүр тансаглана. Хэд хоног гэ. Тэгээд тэгсээ хүүхэн нүртэл $50 өгдөг гэж үгээд. Хамгийн гоё хүүхнийг чи $50 аавна гэ оддоо. Тэгээ өөрөө хаустай гэж мэгээд. Хүүхэн хаустай. Бүр виллатай юу хаус заяа. Тэгж мэгээд дууддаг заяа. Дууддаг ч би ямар хүүхэн аах вэ штэ. Тэгтээ яхаа нөгөө чинь нөгөө сонирхуулж ярьж байхгүй эрэгтэй хүн байхгүй юу. Тэгээ бүр эрэгтэй найзуудыгаа хүртэл тэгэл бүр дуудаад ингээд сонирхуулж авчирдаг байсан гэ. Тэгээд би тэр үед нь хүүхд мөх жоохон байсан болохоор заамаа гэж тоодгүй байсан. Тэгсэн чинь одоо нөгөөд чи өөрөө дараа нөгөө ажиллаа өгөөд Монголд ирчээд хэдэн жилийн дараа дахиад явсан чинь бүр бүр ухаалцсан амар үнэтэй болцсон байна гинэ. Тэгээд тэгсэн чинь Начаанг болохоор тэр гайд хүн нас тэгжилээ Начаан. Яагаад тэгсэн чинь Начаан руу хүмүүс ирэхгүй байгаад байгаа юм бэ гэсэн чинь өвлөн сэрүүн байдаг гинэ. За. Тэгээд тэр юунд Вьетнамын засгийн газар нь чсэн ерөөсөө жуулчт нь ингээд айгүй сонирхож эхлээд иржнэ буцаад буураад эхэлсэн гинэ. Тэгсэн чи яасан гэсэн чи даарад байна. За. Тэгсэн чи Начаанг нь жоохон хүүтэн юу юм бэ? Бүс юм бэ. Тэгэнгүүт тэгтээ сая намайг оцсон чинь маш гоё исэн. Айгүй гоё дулаахан байсан. Тэрнээс маш их салхитай юм бэлээ. Юу сэрүүн салхитай. Тэгтээ надад монголчуудад айгүй тохирох санагдсан. Нөгөө яг Монголын нэг гоё юм сэрүүн салхитай. Бүр ингээ бүхчим хөс гойцсон ингээд бачуурсан биш. Фукуок энэ чинь тийм билээ шүү дээ. Тийм биш. Надад бол маш таалагдсан. Тэгээд борооны улирал юм биш. Ер нь Вьетнамд яг үдээд ер нь дуусч байгаа юм борооны улирал. Тэгээд бороо асгараал нар гардггүй юм уйдгартай. Тэгсэн чинь намайг оцсон чи харин бүр маш гоё исэн. Бүр нар шараал ингээл бүр тэгэл оройтой гоё сэвэлзүүр салхисаа. Тэгээд тэгдэг гэдэг утгаараа за ерөөсөө Фукуок руу шилжсэн юм би. За аялал жуулчлалынхаа бүсийг 2 дахь бүсийг Фукуок болгоё гэд. Тэгэнгүүт л Фукуок болонгууд яг Фукуокын дараа нь байгуулагдсан болохоор илүү хөгжингүү гоё байгуулж их. Начаангийн копи тэгтээ арай нөгөө томруулаад, сайжруулад тэгсэн юм байна. Тэгэнгүүтлээ Фукуокын том учир нөгөө Вин гэдэг групптэй өгснөө. За ерөөсө талын Винд талын санд өгье гэд. Ингээд MCS Апу хоёр нийлээд Фукуокийг байгуулсан юм байна. Тэгэхээр 2 групп байгуулахаар чинь бүр илүү хөгжилтэй гоё болгосон юм бэ. За ийм түүхтэй юм бэ. Зүг. Тэгэнгүүт Оросууд бүр маш их, Солонгосууд маш их байт юм бэ. Нэг хэсэг Тайландд битэн Орос исэн шүү дээ. Тэгээд Оросууд их болоод ер нь бас хөөрөгдөлтийг маш их үүсгэсэн юм бэ. Үнийн хөөрөгдөлтийг нөгөө талцастаа мэ гэд. Тэгэнгүүт Оросууд, Солонгосууд, Хятадууд гол төрийн бацдсан юм байна. Тэгэнгүүт тийм хүмүүс битүү. Орос, Солонгос хэлтэй хүн битүү ажиллана. Нэг бол Орос, Солонгосоос өөрсдийнх нь хүмүүс нь нас ажилладаг. Тийм ээ. Тэгээ хоол ундан ч тийм хүмүүс. Тэгэхээр Вьетнам ер нь Азиудаас хамгийн их хоолыг хангалттай боломжтой ингэж идэж чадах орн гэж хэлдэг шнэ. Олон төрөл өөрөө. Тийм. Тэр Бали Малид чинь бас идэх юм олддоггүй хэцүү идэг юм гинэ. Таарах юм олддоггүй гэд. Тийм юм бэ. Тэгээд би дээр үжилсэн Хошимын интерт нь ер нь Вьетнам амар заваа. За. Амар заваа. Хүмүүс бүр амар халтар. Юу н амар заваа. За би болохоор яг яалтчгүй нөө Winpearl гэдэг нөгөө Marriott-д буусан тулдаа маш цэвэрлэг маш гоё. Тэр чинь ингээд миний нүрийг таниулаад би тэр усан онгоцоор тэр бүх юмар транспорт нь бүгд хямдхан. Угаа үнгүй кабел кар марна. Тэр арал руу очихын тулд өөр хүн очих юм бол мөнгө төлнө. Тэгээд тэр бүх юмдаа би нүрээ тулаад парк марк орсож нүрээрээ ингээд орчихно. Айгу амар. Тэрнээс бусад тэр хот мот бүр амар зав. Үнэр та нар бүр шижиг. Вьетнам үнэхээр заамал. Тэгээд дээрэд манай нэг Вьетнам руу монголчууд нэг хэсэг явж юмэрээ нөгөө шүр мүр юм хумны 8 хийдэг байсан билээ штэ. Торго моорго юу ч гэлээ. Юу н одоо ч хийдэг баг. Тэгсэн чинь манай нэг ихч ярьдаг гэсэн байхгүй 8 явдаг гэсэн. Тэгсэн чинь гудамжаар нь баасан урсаал, төв гудамжаар нь баасан урсдаг гинэ. Тэр чинь төв гудамжных нь машин замынх нь хоёр талаар ингээд ийм ус ингээ урсаад идэгин гинэ. Тэгээ юу юм гэсэн чи баасны урсгалын ус юм гинэ. Нойлоо урсгадаг. Тэгээ шээж багаал төмпөнтэйгээр тэрлүүгээл шидчихдэг юм байна. Хоолны үлдэгдэл юма тэрлүүгээл шиддэг. Тэгээ ийм гориг шиг юм ингээ урсж идэг гэж яриадсэн чи тийм гэсэн. Тийм байсан. Тийм гинэ харин. За.
За би хойш минь орж үзээгүй гэхдээ тийм гэсэн. Ер нь бол Вьетнам ер нь л тийм гэсэн. Амар зав гэсэн. Тэгсэн чинь би яг нөө Вим Pearl арал дээр болохоор маш гоё байгаад байгаа байхгүй юу. Тэгээ би хот руу н орсон чинь хот нь үнэхээр амар заван. За тэгээд машин замаар нь гарах гэсэн чинь ерөөсөө л дүрэн байхгүй. Ерөөсөө гэл ингээл явж идэг заяа. Дүрэн байхгүй. Цагдаагтаас Вьетнам зам гарах нь тэгээд ерөөсөө зам гарахтаа зангаж болтгоо гэдэг дүрмтэй юм байна. Ойлгож байна уу? Зангаж болохгүй гэхээр юу гэсэн үг юм? Яаж болох вэ? Ерөөсөө эргэлдэж болох. Харин тэгэхгүй нэ. Зогсоод зог тусаад ингээд ухарч мухраал юм уу инхэл юм болоод дайруулаад өгөх нь. Юу гэхээр зүгээр чигээрээ. Тэгэхээр нөгөөдөл нь өөрснөө ингэн. Тийм бэ. Дээвэр инээдэн тийм үлээ. Тэгээд цагдаа авахгүй. Тэгсэн чинь цагдаа нь би цагдаа авахгүй гэсэн чинь цагдаа бэ штэ гэсэн чинь яагаад гэсэн чинь нөгөө тав замуудынхаа ингээ хажуугаар ингээ шопинг мол ч юм уу ингээ кофе шоп юмнууд байгаа ш. Тэнд нь ингээ цагдаа нар ингээ юм яриа тамигдтаад хоо гэж сууж идэм юм. Цагдаа нь тэгж ажиллаад идэм юм. Тэгээ ямар нэг юм болохоор босоод очдөм юм. Тэгээ цагдаа нар яг ийм дээр үе нөгөө цэргийн хувцастай. Ингээд ногоон тэгээ улаан тав. Тийм хувцастай идэм билээ. Би ихлээд юун цэргүүд байгаад байгаа юм бол гэсэн чинь цагдаа. Тийм ээ. Тэгээд би сүүлдээ нөгөө нэг юунд нь тэр Vim Pearl аргалынхаа нөгөө дандаа л ресторанда хоол идэх харна нөгөө юу н гадаа нөгөө стрит фуд юм уу фуд корт гэдэг юм уу гадаа байдаг гэд тэрлөө н очиод яасан. Хоол ингээд сонгоол явцсан ч аймага би чи нөгөө краб туртай лобстер туртай яа гоё юм бэ гэж тэрийг идчихсэн чи манай хүүхдүүд тийм идэж чадахгүй болохоор хажуугаар нь бас ингээ махшаардаг гэхээр за тэгвэл махшаарий гэд. Тэгээ махшаарж байхдаа нөгөө лобстероо загчаад махаа шарж идээ суужсан байхгүй юу. Тэгэл би энэ ямар гоё юм бэ маргааш та нарыг ирж дахиад иднэ мэднэ. За маа энэ төр гэл айгуу гоё ингээл ээжсэн чинь нүдний үзүрт нэг юм ингээл гүүхгүй юу. Тэгэхээр нь бүр ингээд гахаад ингээд цаагуур ингээл гүүхгүй. Тэгэхээр би ингээл харсан чи ийм том харах. Ийм том уу? Тий. Муур шиг том харах. За. Тэгээ сүүл нь баг ийм 50 30 40 см юм ааши. Өөрөө бүр ингээ 50 см юм ааши. Ийм том муур шиг харах ингээ явж байгаа юм. Яна гэлтгсэн чинь зүгээр гэ тэгээд би муур гэж бод. За одоо зээл яалтачлаа гэл амар үсцэн ч байсан юм чинь өдөр чи паркаар тоглолцсон. Тэгэл дахиад хаалаа идэл тэгэл нэг юм дотор нэг жоохон сонирн болцсон байжсэн. Тэгэл эн чи дүүрээ орсууд марсууд нэг хоол идэл сууж байгаа шүү дээ. Тэгжсэн чи дахиад ширээн дээр нүдний үзүрт нэг юм ингээл явчихгүй юу. Юу вэ гэл ингээд харсан чинь миний махтай тавган дотор жом явж идэв. Яа би бүр гэл босоод тэгэл би бүр no би өстө боли та нар ямар заваа юм бэ гэл хүүхдээ аваад явъя гэл тэгэл мөнгө төгрөгийн төлөхгүй зүгээр эргэж харахгүй уурд би яваад тус. Нөгөөдөл чинь санаан цавал сандраал ингээл. Тэгээ босод нөгөө хүмүүс нь уурлаад бас мөнгө төлөхөө хэлчихэж штэ. Тэгэж бодсон уу яас нөгөөдөл чинь надад юм хэлж чадахгүй ингээл дуугаад гэл. Яа. Тэгэл би бүр дотроо за ерөөс ресторанд нь хоол идэх юм. Гудамжинд бол би дахиж хоол идэж чадахгүй. Гэтэ ер нь бол яг уу явуул гоё л ороо. Амар. Яваад гоё юм чи сонсохдоо. Тэгтээ тэгээд Фукуок явсан хүмүүсийн тухай сонсох юм бол бүр аим шиг юм байгаа юм. Минийх бол бүр ад жаргал байсан байгаа юм. Би ямар санда сая нэг 2 хүн Фукуок явсан тухайгаар нэг подкаст хийсэн байсан. Тэгсэн чинь тэр нөгөө Германд амьдардаг хүүхэн. Тэр нөгөө Германд амьдардаг хүүхэн чи очиод нөгөө юу юм бэ штэ. Еврогоор төлөхөөр нөгөө амар хямдхан тусаад баярлаад исэн чинь нөгөө дандаа холигдуулсан юм чинь. Бүр амар хямдхан байх юмыг тэгэхээр ерөөсөө харин нэг Вьетнамын нэг заваарсан юм уул нь хямдханаараа байгаа байхгүй юу зүгээр л жуулчдыг хараад өсгөчд юм байна. Би ч одоо намайг ингээл тэр хүн хэлж байгаа байхгүй юу та ингээд юу юм аваад яг том зориулт яг дэлгүүр биш л болвол дандаа 8 альцсан шүү. Би тэгээд 8 альцгаас салхуураад яваагүй шүү дээ. Хүрлээ бүр хүс тэр хамаг цаг нэрв байгаа да тий. Тэгэл ерөөсөө л 600 700 сая маяг тэдэн сая маяг дандаа чи саяар яригдана. Вьетнамд ч саятан штэ. Тий. Тэгэнгүүт тэрий чинь буулгаад бүр амар хямдхан болгох юм байна. Гэхдээ тэр болтол бүр маш их цаг зав энерги зарцуулахаар хүрлээ гэд би бүр тэгж байгаа байхгүй. Тэгээ Фукуока тэр нэг хоёр тэр Германаас очсон монгол хүүхнүүд ярьж байгаа байхгүй.
юугаа бүлөө үрдүүлсэн гинэ бас айгүй болгоомжтой байхгүй бол буудлаа л үрдүүлсэн гинэ. За. Ерөөсөө тэр букингээр ингээд буудал хайгаад очисон чинь нөгөө буудал байхгүй юм гэж. Яна. Тийм бууд байхгүйгаас. Тийм буудал ерөөсөө байхгүй. Тий. Тэгээ мөнгөний авцсан. Тэгээ тэд нар чинь бүр годомжинд гарцсан гэж байна. Бүр бол. Тийм годомжинд гарцсан монголчууд тэр зөндөө байна гинэ гадныхын энэ тэр юу. Тэгээд нөө дулаан орон тулдаа. Тэгээд нөө яг очичхоор ч нөө буудал олдохгүй. Нөө дүүрцэн нөө сизон юм чинь. Тэгэнгүүтлээ нэг олвол нөгөө нэг амар үнэтэй. Одоо хүн яг тийм байдалд орсон хүмүүс маш их байдаг болохоор тэрэн дээр нь ажилтдаг хүмүүс их байдаг гинэ. Тэгэнгүүтлээ амар үнэтэй хэлээл яахын хүн годомжинд дэлтэж орхоос өөр аргагүй. Тэгэл ордог гэж. Тэгэл хүн амар юмд оруулдаг гэж шүү дээ. Тэгсэн чинь монголчуудын хоолны газар гэж байна гэж байна. Тэгэл монголчуудаар каргоны газар байна гэн. Тэрэнд нь очиад тусламж хүсэл яасан чи нэг монгол залуутай танилцсан чи нөгөө монгол залуу чи монголчуудаа л уурдаг залуу гинэ бас. Тэгсэн чи тэр залуу сүлдээ юунд орсон? Шоронд орсон гэж байна. Тэгсэн чи нийт бүр 6 тэрбумыг уурдсан байна гэж хүмүүсээс уурцаараад 6 тэрбум дон биш юм уу? I don't know. Өстө тэрийн нэрээ асуусангүй. Арай 6 тэрбум төгрөг бэлдээ тий. Яста аюултайгаа. Тэгэхээр харин Фукокста үнэхээр тэгэл ерөөсөө л хаашаал явна монголчууд бүр ингээд зүгээр л яг Монголд байгаа юм шиг л байдаг гинэ. Би сайн ачаагчсан Винперл арал дээр бол байхгүй. Яг манай арал дээр захиас яг нэг түүрийн хүмүүс ерөнхийдөө яг нэг байгаагаас яг хотын төв рүү н оронгууд бүүжгэнж байгаа юм чи монголчууд. Бүүжгэнд юм билээ. Хотын төвийнх нь буудал нөө хямдхан байд юм байна. Тэгээ нөө далаагаас яриа хол болохоор нөө паблик бичтэй. Тэгээд тэнд нь очихоор нөгөө санал авах мөнгөөр авдаг тийм. Тийм сонтой Америкийн нийтэнтэй. Тийм тэгээд монголчууд гэсэн чи би сая Токиод явчаад. Чи чинь тэгээд Хаваяасаа Токио явцсан шүү дээ. Токиод очио умаа та нар шинэ жилээ гаргасан шүү дээ. Би чиний өмнө Япон явцсан шүү дээ. Тий Япон явсан тухайгаа. Энэ хүн чинь манай оноо пиклболын тэмцээнд яваад. Тий, Япон тэмцээнд явсан. Японд даарч танаа Японууд гэхдээ ягаа юм муухай хүмүүс вэ? Юу басаа ягаад ийм муухай хүүтэнд гадаа тэмцээн зохиож байгаа. Яасан сэтгэлгүй юм бэ? Манай Японч нөгөө 100 гам шиг штэ. Амар халуун. Юм Вьетнам Хавай штэ. Амар халуун. Тэгэнгүүтээ нөгөө хамаг спортын тэмцээн үйл болчдөг байхгүй юу? Угаасаа. Би гайхаад исэн. Сэрүүн үедээ юу? Гэхдээ бүр арай сэрүүн үү? За тэгээ бид нарыг ингэж байгаа байхгүй та нар Монголоос ирсэн чи та нарт юу ч биш вэ нү гэсэн юу бид нар бүр хүлдэж өгч байгаа юм чи бүр амар их хүтэн тэгээд цас масгүй мөртлөө уул нь градус нь 16 7 гэж байгаа хгүй нэмэх тэгсэн мөртлөө бид нар өвлийнхаа гүртгтээ хүлдэж өгөх шахсан тэгсэн чи яг хуу далайн хажууд нөгөө нэг чиглэг уур амьсгал хүтэн тэр юу чин бүр станаар хавирга нэвт сөлөвдөм байх гэж ойлгослоо. Тэгээд ядж хахад цунами хүй би газар хөдөлсөн. За. Уудалтаа суужсэн чи ингээ намайг тэгсэн чинь бүр амар өндөр бас 7 молон 10-ны хэдмэд хөтөлсөн биш. Тэр нь Токиод мэдрэгдээд тэгээд бид нар юм ярьсан суужсэн чинь ингэхгүй юу би гайхаад яавсан чи дахиад ингээ тэгээ харсан чи ус ингээд тэгээ газар хөдөлсөн чи мэдээгээ дүр газар хөдлөг. Тэгээ тэр чин тэр цунамигийн тэр салхи өрн байгаад байсан юм ба шүү дээ. Тэгээ бүр амар хөтөн байгаад байсан. Тийм юм би тийм цунамигийн салхи гэж. Мэдгүй танаас л асуумаар байна. Би одоо хальт тэгэж ойлголоо. Үгүй тэр хөтөн байсан баха. Амар хөтөн. Тэгээ манай тэмцээн чи ядчихад бид нар нөгөө нэг бид нар чин өсүүлээ болохоор тэр тэмцээний чин газар дандаа буудал хилтэн тийм буудал байгаа даа юм чи. Тэгэхээр чи бид нар өсүүлээ тэр буудал 10 хоног гэдэг чинь хүнд болно үсттэй. Тэгэхээр нь бүгдээрээ ерөөсө тэглээ тэргүү тэмцээн дуусаад гоё хот мот те хотоо үзэх юм чигээд хотын төв рүү нэг буудал авчихгүй юу? Буудал бишээ. Байш авцъя. Хаус авцъя. Тэгсэн чинь арай айгуу гоё хямд тусаад нэг хүндээ хуваахаар хямд тусаад нэг хүний нэг тэр 10 хоногт чинь нэг сая хэдэн зүү боллоо. Яла. 2 сая болоогүй санагтаад. Тэгчихэж байгаа байхгүй. Тэгээ өөрснөө тэр хоолнд аваад идчихин ингээд тунд ажгүй. Аюу гоё хаус байсан хөөрхөн.
жижигхэн юм өрөө байдаг Японч. Тэгсэн тэр чинь бүр харьцангуй хангалттай гоё. Тэгээ бүр 9 үнд чинь нэг хэн жорлонтой байгаад ахсан. Тэгсэн чи тэр бүр 3 жорлон марлантай гэр чи бид нарт айгүй баятайхан болчихж байгаа байхгүй юу. Тэгээ тиймд орцсон. Тэгсэн чи даанч нөгөө нэг тэмцээн болох газраас нь тэмцээн болох газар чинь бүр Одайбагаас цаашаа байхгүй. Аяки. Тий. Тэмч чинь хэдэн оны билээ теннисний олимп болж ирсэн юм биш үү, тий? Уул нь их гоё юу илээ. Тэгээ тэр тенниснийхаа кортыг пиклийн корт болгоод ингээд засцсан юм байна. Тэгсэн чи тэр чи яг далайн эрэг дээр болохоор амар хүүтэн амар цалигтай. Тэгээ тэр лөө явах гэж бараг 2 цаг явдаг. Хаа. Цаг Та нар хаана буусъя? цаг 30-40 минут бол явна. Бид нэр болохоор нэрийг мартчихлаа. Яг Токио Тауэр яа биш ээ. Нөгөө нэг Skytree-ний хажууд. Гэтэ уул нь ойрхон байх юм. Мэдгүй. Тэгээд 3 метро дамжаад бүр яа тэмцээн рүүгээ явахдаа бүр ядраад тэр чинь тэмцээн чинь өглөө 8 цагт эхэлж байгаа. Тэгээд бид нар чинь 5 цагт босоод 6 цагт тэмцээн рүүгээ гараа явахаар чи ядарч өгөх гэж байгаа. Тэгээд яваал баг өдөрт 30-40 км алхахдаг баха бид нар. Яна. Тэгээд километр гинэ. Тэгээд чи хангалттай хоол мол зард юм уу тийм чи? Байхгүй. Тэгээ нэг бургер стейшн ирсэн. Үнэхээр зутарч үхэх шахсан танаа тэмцээнд. Бургер гихтэй. Бургер Кинг бургерээ зарна өөр идэх юм байхгүй. Яа тэгээ хүлээж үхгээд суух газар байхгүй. Суух газар байхгүй гэд бүр ингээд төвчигээ тэгээд нөгөө гой тэмцээн үзэж туршлага судлах модлох байхгүй. Бошуухан тэр нэг бүр цаа нэг юм байшинтай. Тэр лүгөө орж дулаац гэхээр тоглолт нь араасаа тавигдана. Тэгээ араасаа тавигдахын тулд бид нар нөгөө нэг манайх шиг ингээд заалан дотор тэрээгээ дуутахгүй ш тэр чин төмөн амтлан байгаа болохоор ингээд нөгөө апа хянд гин. Тэгээ аппликейшн нөгөө нэг тэмцээнийхээ хуваарийг ингээд тэгээд хүүтэн картн дээр хараад зогсоод энэ заяа. Өөр яа үнэхээр зодорсон. Тэгээд тэмцээнд хайсан ш бид нар. Тэгээ манай 2 эрэхтэй тэгтээ мөнгөн медаль аваа. Айгуу гаацтай гоё сайн мундаг байсан. Тэрнээс бид нар болохоор багийн тэмцээнд бүгдийг хайсан ш. Тэгээ тэр чи амар салхитай. Бөмбөгөө цохохоор нөө бөмбөг маань ингээ яваад байгаа юм чинь. Тоглох ямар ч боломжтой. Дараа жил тэнцээ хийн гэнэ хийх үү? Хийн гэсэн. Тэнцээний дахиад. Харин тий. Тэгээ би бүр гайхаад тэгээд уул нь бид нар чи Японы пиклболын холбооны ерөнхийлөгчтэй найзлал айгүй яасан чи бид нарыг тоогоогүй. Тэр хүүхэн үү? Тий. Бэсэн үү? Бэсэн нөхөртөөгөө ойлоосэн чи тоогоогүй. Тэгээ би тэгээ боцсон. Танаа Японууд хүний хариуг мэддгүү мүү? Гэхдээ бид нар чинь чадах чинь нэгээр дайлж тоогоогүй. Тийм үү? Тий. Би бүр хүний урманд бид нар чинь Монголд яалаа та. Тий, амар дайлаад өөрөөсөө машин унаагаар үйлчлээд, хооллоо дундлаад, хамт гоё тоглолт хийгээ, бэлэг сэлт өгөөл та нэр Монгол зангаа гаргасан да. Тоогоогүй. Яана. Сайн байна уу жоохгүй нөө? Окей, за сайн байна уу байна. Өө сайн уу ирцэн үү мэрцэн үү гэж болоо. Тийм л юм болсон шүү. Тэгээ би дотроо бодохгүй юу биднийг бас нэг хоолнд багийнаар минь нэг хоолнд ядад дайлах бах та гэж бодсож байна. Тэр яг тэмцээний үед завгүй байсан бах та. Тэмцээнээс хойш бид нар дахиад 4 хоног байгаад шүү дээ. Японд. Тийм ээ яаж болно шүү дээ. Хэмжээний үеэр яхаа завгүй байсан бах л да гэж бодоход тэгсэн. Тэгээ би за Япон хүмүүс өөр юм байна даа гэж бодсон. Уучлаарай. Ихтэй ямар сони энэ тийм байдгүй шүү дээ. Харин би гайхсан. Харин нэг гоё юм нь болохоор манай пиклбол тоглодог охин Хакукагийн үеэлэхгүй. Хакугийн үеэл. Хакуутаа уудсан шүү дээ. Тэгсэн чи харин тэр манай тэр охин Хакухатай уулзах зохион байгуулж өгөө. Тэгээд Хакухагийн ресторан байд юм байна. Айгуу гоё тэр бүр яг хотын төв тэр юу лээ? Гинза. Тийм, энд байд юм байна. Тэг гинза тэр ресторанд н ороод сумочтын хоол идээд. Сумочтын хоол гэж идэв юм ш. Тийм тоогоо дүүрэн дотор будаа хийдэг. Тийм. Тэрийг идсэн. Тэгээд Хакухатай гоё уулзаж юм ярьж нэг оройг өнгөрсөн. Тийм болсон. Урамгүй юм бэ. Юуны битлийн дараа. Тэгээд тэр Японыг бид нар бүр үнээр мөрөөдөж бүр ингээ тэсэн ядан хүлээж очсон тэмцээ. Тэгээд жоохон тэр тохгүй тийм тийм. Жоохон зохион байгуулалт муу.
Тийм басан. За тэр дараагаар заавал дайлуулах гээд гордоод байх юм ч биш л дээ. Тэгвэл наач чи хэцүү л. Тэгвэл дараа жил дахиад хийн гэж бодвол яг өөртөө болоод байгаа юм тий. Өөрсөндөө бодоод байна. Тэгээд энэтхэгүүд айгүй их гадаадууд ирсэн. Тэгээ энэтхэгүүд хөлдөж өгөх гэжсэн хөөрхөн амьтад. Би бүр өөрийгөө яй гэж яана энэ энэтхэг. Гэхдээ энэтхэгүүд айгүй мундаг штэ. Пикл болдоо. Амар мундаг штэ. Энэтхэгүүд гэсэн чи манай би тэгээд юунд очоод Хавайд очоод замраа баярлаа гэ тэ. Токиод буцаж ирээд Токиод нөгөө манай нөгөө Айрис Оямагийн эдүү усны үйлдвэр энэ төр очиж үзсэн байхгүй юу? Тэгээд тэнцээ яг нэг 4 хонцон Токиод нэг 4-5 хоноод тэгээ нутаг руу явсан. Тэгээ манай нутаг яг Хавай байгаа юм чинь. Өдөрт 18-9 градустай. Далайтай. Манайх чинь далайтай. Гоё. Танайх чи ямар нэртэй нутаг юм? Миязаки Кюшу аралт гэдэг. Кюшу. Дараа тийшээ явна заяа. Тэгээд тэгсэн чинь энтхүүд явчихсан. Амар зузаан күртгөөс. Нөхөр бид дээр нэг бодоолоход явчихсан чинь хажуугаар өстэй амар күртг хүмүүс энтхүүд явчихсан нэр. Тэгтээ танаа Японууд подоолохтой яваагүй үстэй. Чил монголчцсан шүү. Тийм биз дээ. Би харуулъя да. Тий. Чил монголчцсан болохоос бид нар чи өвлийн үйлрэл нь болохоор зузаалал хийж байгаа шүү дээ. Тэгтээ Японууд ингэдэм байх. Хүл гараараа дулаалдгүй юм байна. Тий. Хүл гар нь ер нь нүцгэн шахуу байгаа. Тэгсэн мөртлөө малгай өмсөд идэм юм. Тийм үү? Магадгүй шүү. Тэгээ нөхөр бид дээр ингээд дандаа ингээд бутуулахтай явчихсан. Харин тийм би харсан шүү дээ. Та хоёрыг нүцгэн байхаар нь гоё. Тэгээ хүмүүс читэй очог гүдэг болгоцсон уу? Гүүхгүй байгаа. Ер нь жаахан амар жинэмэд манай нөхөр. Гүүдэг болох гээд. Манай хөдөөнийхэн айгүй хөөхөө танихгүй хүмүүс ингээ гэртээ ураад тэгээд хоол моол нэг гоё байсан. Танихгүй хүмүүс. Та эригөө? Уян хөөх юм. Тэгвэл Японуудаас дайламтгаад байна шүү дээ. Тэгээ хөдөөний хүмүүс бол гоё шүү дээ. Тийм. Өөр хитэ тэгээ яана тэр пиклийн дарах тим гэж бодоогүй. Уул нь Хавайд амьдардаг. Бас Хавайд амьдардаг. Хавайд амьдардаг. Тэгээ би Хавай тэмцээн дээр бас очиод өстой амар гоё Риката уулзч муулзаад бас гоё яхах гэж бодсон чинь одоо болохоор бас Хавайд бүр тоохгүй бах уу. Хавай чинь бас тэднийх хамтарж байгаа тэмцээн баггүй юу. Тэгээ би за хүндэл байдаг бах тий. Тэрнээс нэг улс оронд нь ч юу ах уу тий. Зөө. Тэгээ би сая бодсон. Аялал хийж чад бодсон. Ер нь аялал тийш тий. Миний хувьд бол ачаа багтаа явах нь хамгийн чухал. Гэхдээ тэгээд ачаа багтаа явъя гэхээр айгүй хэцүү. Ялангуяа нацэг хүнд нөгөө нэг юу за очихоор магадгүй пикл тоглолцно гэдэг спортынхаа хувцсыг авах юм. Тэгээ спортын хувцс мэдээж норд нь хөлөр нь барина гэдэг нэг 2 пүүз 2 хувцс гэдэл авчих юм. За тэгэнгүүтлээ бас нэг хүмүүс нөө аялал зугаалга юм а танилцуулж байгаа гэдэг утгаар бас нэг газар очихороо нэг л хувцастайгаа яваад л тааш гэл бас нэг газар очих 4-5 хувцас авах юм ингээд ингээл тийм ч юм хэрэг болох уу ийм ч юм хэрэг болох уу дандаа ачаа их явна. Харин тий. Бол нэг юм ачаа багтаа гоё ингээ хөнгө явмаар байна тий. Тэгээ нэг уг хүн нь өөрөө тийм биш болохоор ч аюу хэцүү. Тэгээ би ч айгүй я төвхтөө одоо энэ цагаан хувцас өмсчих юм бол доор нь заавал одоо юу өмсөх юм чи төвл өмсөх хэрэгтэй ч гэх тийм үү. Ийм улаан цамц өмсөх юм бол доор нь би нөгөө нэг улаан өнгөтэй хослох пүүз өмсөн ч гэдэг юм ингээд комороос сольдог балаа зантай юм. Тэрэндээ айгүй ачаа ихсүүд байна. Тэгээ би бол цаашдаа ер нь ачаа багтаа амьдрал ч гэсэн ер нь ачаа багтаа амьдрмаар санагтаад. Чи тэгтээ тийм биш шүү дээ бас. Чи бас тийм биш шүү дээ. Чи чинь бас гой ганган манган бас юмд ач холбогдол өгдөг хүн штэ. Гэхдээ ер нь ингээд ачаа багтаа амьдрахыг зорий гэж бодсон. Ер нь уул нь тийм л дээ. Тий. Тэгснээ сонноос танаа Япон улсаас би чамаас бас асуух 2-3 юм байсан. Нэгдүгээрт тэр юугийн чинь жинхэнэ үстэй бас метронд нөгөө бүксөрөө ордгийг чинь.
нөгөө чигцэлдээд ингээр хүмүүс ингээд бүксөөрөө л ингээд ороод идэв шүү дээ тий. Бүксөөрөө л ингээд ороод идэв шүү дээ. Тэгээ ерөөсө хүн рүү хардггүй. Бүр тэр цагаар явсан биз дээ тий. Хүн рүү хардггүй тэгэл бүгд уцаа үзэл ингээд шүү. Тэгээ нөгөө үүрэг өвчөө урдаа барьдаг. Нөгөө хойноо ингэдэггүй. За тэр чинь яг байдаг юм байна. Тэгээд яг нөгөө нэг чихэж өгдөг хүн бас яг байд юм байна. Чихэж өгдөг тий. Ажтаа. Ийм хөрхөн хувцастай тэгээ гарч идэн барьцсан. Тэ яг тэр хүн чинь байд юм байна. Тэгээд бас амиа оруулчих юм байж байгаад. Тийм ээ. Өглөө байхгүй юу? Харин ямар хэцүү юм бэ? Байж байгаад богоон уучлаарай яаралтай асуудал гарлаа гэж зогсчих юм. Тэ тэр тэгэхээр зогсохоор нөгөө юмаа цэвэрлж байгаа мó гэдэгхгүй юу? Тийм. Гэтэ яг чиний байгаа өртөөд болоог байхгүй юу? Аль холбоотой өртөөд болоо. Тэр чинь нөгөө цагийн юугаар явж байгаа. Тийм одоо зогссон. Бүх юм зогсон шүү дээ. Тэгээ нэг харахад нэг юуж байхгүйгаач. Тийм бид яг баг хаана байгаа юм. Токиогийн аль нэгэн газар тийм болоход бүгд тэр чинь нөгөө зүрлэн мөрлө бүх юм тооцоолцсон байгаа шүү дээ. Нэгнээс нь цаатчихаар нөгөөдөл нь балраад хүрээд ирнэ шүү дээ. Тийм ээ. Тэгээд уулын тэрий чинь хамгаалаад хашаа хийсэн юм биш. Тийм. Хашаага хийсэн. Тэгтээ тэр хашаа чинь ингээд гарчгал юм бэлээ. Иймхэн хашаа байна. Тийм баха. Би ихтэй азаараа юус амиа хоруулж байгаа. Би бүр 3 удаа намайг зогсоолоо. Намайг ч яах вэ? Манай зогсдог ихтэй яг нэг таарч харж байгаагүй аз. Харин тийм. Хөөрхөн амьтад. Тэг яагаад тэгээд вэ? Манай Япон улсын амиа хоруулалтын тоо хүн амигтай харьцуулах юм бол жил болгон ингэ багасж байгаа. Багасж байгаа боловч тэр амиа хоруулалтын арга нь айгу драматик байгаад байгаа. Тэ. Тэр нь одоо нөгөө бүр дээр байсан юм шиг байна. Айл болохоор өндрөөсөө өсөрнө. Айл болохоор ингээ хурдтай унаанд хариулт гэ тэ. Хурдан өгөхийг л бод. Гэтэ яагаад тэгээд энэ гол. Гэтэ нөгөө юу чин мэдээж одоо нөгөө амиа хоруулалт чин сэтгцийн асуудал шүү дээ тийм. Тэгин гудаа сэтгэлийн хат муу байна да. Сэтгэлийн хат муу да биш. Одоо нөгөө нийтдээ бол амиа хоруулалт Монголоос бага байхгүй юу? Хүн амьтаа харьцуулбал. Амиа хоруулалтын арга нь амар драматик байхгүй юу? Тэр нь одоо дээр үеэс тийм штэ. Нөгөө харакири гэд хийлэгдсэн тийм. Одоо харакири хийхдээ одоо нөгөө харакири хийж байгаа үйл явдалтай гомдолтой байх юм бол яадаг вэ гэхээр дотор гэдсийг гаргаад нөгөөхөндөө шиддэг байсан байхгүй юу? Манай японочууд чинь. Хинэн тэр яаж байгаа хүн өөрөө тэр хооронд өгөхгүй юм уу? Өгөхгүй штэ. Тэгэхээр штэ одоо нөгөө тэр чи нэг ёсны өшөө авалтай байгаа байхгүй. Зөө. Тийм. Гэж би сонсч ирсэн. Тэрнээс гэхдээ би өөрөө амиа хорлож үзээгүй тэгээд ойр дотны хүмүүсээс тийм хүн байхгүй болохоор мэдэхгүй байна үнэхээр. Тэг бас мэдэхгүй байгаад яриад. Сони. Тэгээд тэр уйд тэгтээ яанад муу яраагаад. Тэгтээ би тэр Японд 7 хоногтой яг бодсон. Амиа хорлмоор бодол төрмөр. Яагаад гэвэл гэгөө зүгээр нөгөө надад нөгөө амар уйтгахтай байсан байхгүй юу? Яванда одоо нөгөө за яг би турист болохоор сонирхолтой байгаа юм л та. Тэгтээ нөгөө нь ингээл хүмүүсийн амьдралын хэм маягийг хараад би өөрөө нөгөө ингээл өдөржин нөгөө нэг юм руу явах гал ингээл хөтлөө алхаал ингээл те. Тэгэл ирээл ингээл тэгэл бид нар ч нөгөө daarаал заа гэж эртгийн ирээл нөгөө дулаах ингээл хөвтөж тэгэл өөрхийдөө тэгэд ботсон чи тэгэл нөгөө байшин маань ингээл нэг уйтгартай те ингээл нөгөө ингээл нэг жирийн ор ингээл нэг жижигхэн галтгоо энэ төр гэл ингээл энэ бүгд ингээд хараалцсан чи баг ингээд би нөгөө найзуудаас нөгөө ч навшаалаа. Ингээд бодохоор нэрээ баг амиа орлоод үхмээр ч бодол төрмөөр л юм төрчмөөр л юм байна. Амьдрал бүр хитрхи ингээд бүр ингээд бүх юм ингээд нэг гормоор яваал ингээл лсэн чи амар мангар санагцсан. Сонио манай монголч нөгөө амар онол босолттой айгу гоё өрнүүнтэй амьдралтай штэ. Гэтэ нөгөө яг Японд амар хизүү юмд орсон байна. Наад чи хизүү цагт хизүү юмд ороод тэ нөгөө ядчаад тэр бигтийн тэмцээн өдөр болгон чи хэдэн өдөр байсан бэ? 4-5 хоног. 5 хоног. Тэгээ өдөр болгон өглөө ингээл өөргөвч юмаа өөрөө ингээл харах хүүтэн тэ ингээл өөрөөр ингээл харанхууд гарч явал амар тэнэг байгаа байхгүй юу? Харин тийм наад тэгээ сүүлдээ бид нар хайсан ш тарин боли. Ямар солиотой юм шиг ял байгаа штэ тий. Яшиг гэд хайсан штэ.
Тэгээд ингээд за нэг тийш явъя гэсэн чинь магадгүй бид нар нөгөө нэг машин унаа уучраа олцсон газараа сурцсан болоо тэр юм уу те амар төвхтөө амар хэцүү санагдаад бүр ингээд гэж бодсон. Тэгээд манай 2 3 ч манай амраа энэ бүгдээр Япон гоё биш вэ? Япон таалагдахгүй байна гэд бүгдээрээ тэгсэн ер нь бол. Тэгээ Япон яг нөгөө хаана юу хийх гээд одсон бэ гэдгээс шалтгаалж тийм баг. Гоё муухай шаад өөр. Тэгээд одоо тийм ерөн тэрнээс үзэж харах юм нь бол гоё. Тийм амар гоё. Үзэж харах юм. Юу нь гоё харагдчихсэн шүү. Кимоно өмссөн. Тийм. Тэр амар гоё. Тэр өдөр якузагийн авгаа шиг. Нэрээ. Хараа Фукасаки Кинжи гэдэг якузагийн кино хийдэг хүн байдаг аахгүй юу? Одоо өнгөрсөн л тоо Фукасаки Кинжигийн тэгээд тэр гоё гэж хэлээд аа муу. Тий гоё. Кул уу. Би харуулъя. Тэгээ нөгөө Фукасаки Кинжигийн кинонд гардаг шиг. За ячаарэ. Тэгсэн чи манай бас нэг Японд байдаг байсан найз гэж бичсэн аахгүй би тэгэхээр яасан гоё ээ нөө гэсэн чинь ийм хувцсан байсан шүү дээ чи. Тий. Ийм хардо. Тий. Тэгсэн чинь наа чи үнтэй. За. Би бүр амар мөнгөөрөө зодсон. Тэр чи ингэдэм юм байна. Түрээсийн. Тий, түрээсэлдэм юм. Тэгсэн чи манай нөгөө 2 охин ягаан өнгө юм гэхээр би нөгөө дотроо ягаа чим ягаан магаа нэг явахаар нэг юм би нэг юм нилийгээд нэг онцгой харагдах байх. Ийм гой сүртэй харн сүртэй байх гэж бодсон аахгүй юу. Зогчлээ. Тэгээд тэгсэн чи тэр нь үнэтэй илүү мөнгө төлнө. Тэр чи ингэдэм байна. Авсан багц нь 150 мянга Монгол мөнгөөр. За гайгүй юм. Хамгийн хямдхныг авч явахгүй юу. Тэгсэн чинь тэрнээс тэгээд бусад юмнууд дээшээ болоо. Тэгээд эхлээд 150 мянган багц авсан чинь би нөө хувцаа голоод болдгоо. Тэгсхээр нь тэрэнд чинь одоо юу гэдгийг 150 багцд нэг юм цүнх, нэг гутал, тэр хувцас гээд ингээ бүгд орчиж байгаа. Ус мүсээ засуулах юм бол үнэтэй болно гээд. Тэгэхээр нь би болохоор би ус мүсээ засуулахгүй. Гол нөгөө хувцсандаа би нөө өөрөө тийм хүн болохоор чанартай, гоё тийм юм хэрэглэх гээд эндээ мөнгө зараад эхлэхгүй юу. Минийх тэгээ 300 мянга болцсон. Тэгдэл би хамаг арай л бас гайгүйг нь авч байгаа шүү дээ. Алтан шахаа маха аваад. Алтан зүг мөхөөд 150 мянгад нь бол зүгээр даун тор бариулах байх. Би болохоор алтан зүг алтан шахаа авсан чинь минийх 300 мянга болоо. Тэгээд хар кимоно авсан чинь бас 10,000 yen ч гэдэг юм ингээд нэмэгдээл байгаа байхгүй юу. Тэгээд би чи аминдаа тэгэл яста тэрөө зонтог авал бүр үнэтэй байгаад хань за зонтог авахгүй Тэгээ яасан тэгсэн чинь дараа нь манай тэр найз гэцаахаар би яасан лаг гоё нөө гэсэн чинь наад чинь Японуудын хөрмөн дээр хадам ээж өмсдөг юм байна шүү дээ. Үнэ. Эртэл ёслолын хувцаагаа. Тийм гинэ. Ёс тийм. Тэгээд манай нөгөө охтууд ингээ ягаа магаа нэг ясан чи тэр нь охтуудын хувцас гинэ. Өнгө юм уу те нэг тийм. Тэгсэн. Тэгтээ гоё байсан. Надад тэр каминог өмсөн чи амар гоё байсан. Би ингээд бүр ингээд цэгцрээд аим гоё болчт юм байна. Манай тэрнийг охин болохоор бушуу тайлээ би амар хэцүү байна, тухгүй таад байна гэж та амар хэцүү байна гэж тэгээдсэн чинь надад болохоор амар гоё санагдаад нөгөө Хакугогийн үеэл охинд бас айгүй гоё санагдаад бит хоёр бүр өдөр чинь тэрнтэйгээ явмаар санагдаад тэр чинь 6 цаг өнгөө юм байна. Тэр хувцтайгаа явж болдог. Харин нөгөө нэг би засч масахгүй хоол мол идэхгүй байхыг хичээгэрэй гэдэг юм нөгөө мух олох чинь гэдэг. Тэгтээ би бидсад юм итцэн. Нямба болохоор. Тэгээд тэгсэн чинь тэрийгэ тайлсан чинь надад харин нэг амар муухай ингээ хосроод нэг ийм болцсон санагдаад нэг ингээд амар гоё тийх нь гоё санагдсан. Тэгэхээр чи Япон хувцас сайн өмсчээ. Манай дээлчсэн ер нь тийштэй. Тийм бүсээ чангалаа ингээд бүх юмаа ингээд бок гэчгээр яг ингээд нэг ийм гоё байгаад нэг ийм ингээд чадахгүй. Тэгэхээр тэр чи айгүй бас учиртай байхгүй юу? Би бас бодсон. Өнөөдөр ингээд эн чинь нөгөө өөр Монгол улс ирсэн. Ингээд нөгөө товчлоход бас энэ нөгөө юуны дай хавын уян хатан байж амар эн чи ингээд эндээ ингээд энэ мэндээ инкер чи хүний биений ингээд таталт юу айгуу гоё явдсан шүү дээ. Сонголт юу. Тэгээ хүмүүс чинь удаа ингээд чадахгүй хүнээр ингээвлээд идэв шүү дээ. Эн чи айгуу бас ухаан юу нь байгаа байхгүй юу. Тэгээ тэр кимоног өмсгöd Монгол хувцас хурдан өмснө. Кимоно бол удаан өмсдөг. Хүнээр өмсгд юм биш үү?
Өөрөө ч өмсөн л доо. Өмсгөө. Ихтэй яг тэр нөөч болохоор чадахгүй юм чи хүн өмсөж хүнээр өмсгүүлээдсэн. Тэгээ өвс чинь бас мөнгөөр яхаар би үгүй гэл өөрөө зүгээр ингээл ингэсэн. Гэх мэтлэн зөв юм да юмсаа. Тэгээ бас нэг сони юм нь юу яасан. Бидний буусан хавьд сонирхъя гэд буудлынхаа хажуугаар ингээ явсан чи бид нар ягааны гудамжинд бууччих. За. Тийм байд юм биш. Тийм. Та нарын нөгөө юу хаус байсан газар. Тийм. Тийм чинь тэр одоо ягааны юм уу, улааны юм уу, юу гэдэг ямар ч зүгээр би өөрөө зүгээр зохиогоо дамаараа хэлчихсэн. Ерөнхийдөө яг нөө монголчууд шууд ойлгоно гэдэг утгаар тэрнээс яг тэгж нэрлдэг ч юм уугүй ч юм мэдгүй те. Тэгвэл тийм улаан зураас гэдэг. Тийм үү. Энэ үү? Йоо. Биш. Тэр үеийн улаанаас татаад тийш нэг шалгаж оруулдаг. За тэгвэл тэнд чинь бууччих. Тэгсэн чинь ерөнхийдөө тэнд буудсан болохоор годомжинд тэгээд гадаа гарангууд даанч тэр хавь өвөө мэнэр жоох нэг юм ингэж мингэдсэн аахгүй юу. Тэгсэн чинь тэнд нөгөө яг нөгөө тим газар буугаа тэр ба сэтгэл газар юм шиг байна. Залуучууд бас очиж. Тэгээд гэхдээ бидний тэр амар гой тухтай юм чив чимээгүй амар гой газар исэн нөгөө яг нэг амьдралын газар гэх юм уу. Тэгээд нэг дандаа юм хөшчүүлнэ. Тэгтээ данах дандаа л хөшчүүл юм бэл тий. Нийлдэхгүй. Үгүй шүү дээ хөдөө залуучууд зөндөө байсан шүү дээ. Тэгээд тэгсэн чи бид нар сонирхоод ингээ хажууд шиг гудамжинд гарсан чи яста. Ингээд нэг үүд болгоны гадаа нэг эрэгтэй хүн зогсоодсэн. Тэгснээл юу юм яриад ингээл дуудаалгаа харагдаад тэгсэн чи яг тийм гудамжинд гарч. Тэгэхээр юу ингээд сонирхоод ингэсэн чинь нөгөө намааг байсан чи нөгөө жоохон сонирн болоо. Гэдсэн байхгүй юу. Тэгсэн чи харин ингээд өөдрөө ингээд шагаасан чи ингээд дүүр нөгөө охтуудын зураг. Ингээ бүгдээрээ ингэж мөнгө ахуулсан ингээд зураг ингээд ханд нь ингээд бүр ингээд нөгөө нэг хүндэт сурагчд гэдэг шиг ингээд бүгдийг ингээд тавьчих. Тэгээ японоор ингээд үн мүнтэй. Тэгээ бид нар Японы үнэтэй. Тий, тэр охтууд дан охтууд тэгээ охтууд нь бүгд үнэтэй. Тэгээ харахаар нэг юм жижигхэн юм нэг юм үүдний лобби шиг юм дандаа тийм байгаа. Кулганы нүх шиг дандаа тийм. Ингээд дүтүү. Тэр гудамж ингээд. Тэгэл ингээд дуудаад нөө манай ирчүүдийг дуудаад тэг би чи орцголтоо гэж тэгээдсэн аахгүй. Тэгсэн тэгээ тэрий чин сонгохоор нөгөө охин гарч ирээд хөтлөөд аваа явд юм бэ. За явсан. Үгүй тэгээ бид нар ороогүй л дээ. Тэгсэн чи дараа нь нөгөө нэг юм видеонууд байна. За. Тэгсэн чи хөтлөөд аваад тэгээд тэгсэн чи цаашаа оронгууд бүр ингээд дүүрэн өрөө идэм бэ. За. Тэгээд өөрснөө болохоор ерөөхдөө тэрийг массажны газар гэдэг байгаа байхгүй юу? Усанд ордог. Тий. Усны газар гэдэг байгаа тий. Тэгсэн чи үгүй юм бэ. Тэгээд ороод яг усанд оруулдаг л та. Тэгтээ оруулаад усанд оруулдаг газар аахгүй юу? Тэгээ усанд оруулж байгаа хугацаанд тэгэхээр манай гулгай массаж юм байна. Хайр дурлал үсээд хайр дурлал үсээд тэгээд тийм болохоор манай цагтаа нар яаж чадахгүй хайр дурлал үсэж байгаа юм тийм чи. Тайлбар нь тий. Энэ хүмүүс дурлцсан хоорондоо яах юм гээ. Тэгэхээр манай гулгай массаж юм байна. Тэ? Ер нь бол. Танай гулгай массаж. Манай гулгай массаж. Би бас орж үзээгүй тэгтээ тэгдэг гэсэн харин. Манай гулгай массаж чинь тэр чинь үнэтэй Японч ягсан үнэтэй байсан. Тэгээ тэр үнэндээ тэр үнийг төлөөл бүхнийг хийн гэсэн үг биш өсдөг гинэ. За дотроо өснө. Тэгэхээр яах вэ гэхээр үнсүүлчих юм бол өснө. Илүүлчих юм бол үнснэ. Секс хийх юм бол өснө. Ингээд тэрэндээ тэгээд гадных битээ ор гэдэг юм байна. Нөгөө холигтуулт юм байна. Холигтуулн ч байх үедээ нөгөө чи мэдгүй ингээл үнс чимсгээр баярлаад хахаар мөнгө нь өсөд байгаа хгүй юу? Мэдгүй бас тийм газар тэгдэг гинэ. Тэгээд манай гулгай массаж ч бас тэгдэг гэсэн. Нөгөө нэг юугаа юу лээ? Ороод нөгөө зөвхөн массажаа хийн. За хэрвээ нөгөө юм хүмүүс оролдож ингэж өгч мөх юм бол үнэн нэмэгдээл ч юм уу. Тэгээ тохиролцох юм, үнэ тохиролцох юм бол секс хийдэг ч юм уу. Тэгдийн гэсэн шүү дээ. Манай гулгай массаж чинь би одоо ямар орж үзээгүй юм чи. Ирчүүдээсээ сонслоо. Тэгсэн чинь яг л тэр систем юм байна танай Японы. Тэгээ жоохон охтууд байна. Нэмэрхий. Тэгээ миний тэр хэрэг дурлаад ингээд алуу би орё гэд орсон чинь нөгөө чинь нөгөө намайг ороодсэн чинь ингээд яаж чадахгүй хөөрхөн амтад би орё гэдгсэн чинь дандаа метр орсон газар болохоор дандаа юм нөгөө нэг юм Санта Клаусын хувц өмсцөө охтууд. Бас орж амчиж. Тийм цаашаа үйлчлэгээ аваагүй л болохоос би ороо гэсэн. Нөгөөдөл чинь нөгөө гайхаад нэг балаа нэг бол ойлгохгүй болохоор одоо яагаад байгаа юм бол энэ хүүхэнд яагаад ингэж дайраад байгаа юм бол гэж бодсон баг. Тийм газар байсан.
Оо за. Миний мэдхгүй Японыг очиж үзчихээ тий. Би Японыг өөр нүдээр үзлээ. За тийм сантай. Тэгэл одоо тэгээд цагаан сар олох гэж байна бас маш олон аялагчид Монголоос явах хэлгүүтэй тий. Тэр болгоно би бол ачаагийн багсгаараа хэлмээрээ. Бас нөгөө чадвал нь шүү дээ хувцснуудаа нэг аль болохоор ингэж багалдаг химиг гаргадаг нэг уурлууд их зүгээр юм тий. Тийм юм. Тэгтээ тэрэнд яалаа гэж яахын килограмм заацсан юм чинь. Тэр багасч л байгаа болохоос хүнд л болно шүү дээ. Тийм ээ. Гэхдээ бас зай гараад ирж шүү дээ. Яг хөө зай гар тий. Тэг ядаж л одоо нөгөө чемоданыг баг жижигрүүлж болох. Бас нэг надад аялагч нарт бас нэг таата мэдээч юу ах вэ? Ер нь айгүй аятайхан юм болчих ер нь энэ юм хөгжнөө гэдэг чинь. Одоо би сая хятадд бас хамгийн сүүлд хятадаар ингээд явлаа штэ. Ерөөсөө тэр юу гэдэг ChatGPT гэдэг юм чинь маш сайхан болцсон юм байна. Дээрээс нөгөө нэг тэр нөгөө шууд транслейт хийдэг амар юм байна. Одоо ерөөсөө өмнө нь ингээл гал гар хөлөөрөө яах вэ гэж ойлгуулах гал хүмүүн рүү яриад ингэх ямар шаардлагагүй болсон юм шүү дээ. Хаач явсан тэр транслейт хийдэг аппликейшнийг татаа явчихад маш амар. Тийм ээ тий. Тэ? Үнэхээр амар болчих. Тэгээд юу хүснээ ярилцсан. Нөгөө хятадууд нөгөө вьетнамууд ч ерөөсөө шууд л уцаал шүрч авах юм асуунгууд л ингээл тэгэл айгу амар надтай ингээл ярилцчихж байгаа. Тэр баран үнэхээр гоё юм аа тий. Тэгээд монголчууд үнэхээр гоё аялдаг болчиж, маш сайхан аялдаг болчиж, юу яадаг болчиж, үр хүүхдүүдтэйгээ гоё гэр бүлээ цаг хугацааг айгу сайхан өнгөрөөдөг болчиж, Монголд хөрхийн нөгөө үнэтэй. Тэгээд өвөл нь ялангуяа хүүтэн учир 5 дахь байхгүй үр хүүхдээ гаргаж орж идэггүй. Тэгээд аяллаа компаниуд маш их болоод ийм сайхан болцсон болохоор хямдхан аргаар аялах. Ер нь би бодоод байгаа. Одоо би ер нь намайг ингээл ямар их явтыг ингээл. Ямар их явтыг стаймер баяа. Нэг бол нэг хүн ах мах аваад яваад ингээд хардаал те. Зургийг чинь хаа аваад байгаа ч гэж байгаа шиг те. Гэхдээ тэр зургийг чинь би өөрөө ч аваад байна. Хүл гар тавиач авчин. Би зүгээр захын нэг хүний миний зургийг аваад өгч хэр хүн аваад өгч чинь ч гэдэг юм уу. Тэр бол асуудал ерөөсөө биш. Тэр чинь тэгээд аялал гэдэг чинь ер нь одоо ялангуяа би аялах насан дээр бид нар бол байна л гэж би бодоод байгаа байхгүй юу. Залуу байхдаа яг бид нар хүүхд чухтаа том болох гол ажил төрлөө цэгцэлгээ цаг хугацааг авч исэн, анхаарах зүйл их байсан. Гэхдээ яг би гамдан буурахгүй л аялдаг л байсан л та. Хөгшин хойноо одоо нэг 10 жилийн дараа бол хоёул аялахад хэцүү болно шүү дээ. Унтмаар санагдана. Ядарна одоо нөгөө нэг адаглаад би түрүүний улааны гудамж руу би арай гүйштэй имгэн болчоод аа. Тэгэхээр ер нь одоо яг нэг юм гоё аялах нас маань байгаа болохоор яаж хийж байгаа хүн яг өөрөөсөө мөнгийг бүр харамлаад яах юм тий. Тэгтээ мэдээж хөдөлмөрлөөд ажил төрлөө цоо цэгцлээд яг ингээд зохион байгуулалтаа ингээд аялах нь гоё л санагдлаа. Бас нэг юм нь болохоор гоё гэр бүлтэйгээсээ гадна бас найз нөхдөөр аялах гоё. Тий. Энэ жил нэр хоёулаа нэг тийм. Тэгэхээр би бүр найз нөхдөдөө аялъя л та хамт явъя л гэдэг байгаа. Билажсан аялал зохио шүү. Энэ жил жинкнээсээ тэр одоо угаасаа пиклболын тэмцээнд явахгүй юм чинь Япон руу Хавай явъя л та. Явъя. Надад бол Хавай үнэхээр таалагдсан. Тэгээ би бас тэмцээн гэдэг нэрээр бас би данилмдан цуг ингээ аялаад байгаа байхгүй юу. Бас нэг ингээ дуртай хоббигоо хийнгээ. Тэ уус ороод одоо би жишээ нь 2 сард Австрали явах гэж байгаа. Тэнд болохоор теннисний тэмцээн болж байгаа гинэ. Австрали дахь монголчуудын теннисний тэмцээн гэж жил болгон болдог байхгүй юу? Америк хүртэл болд юм байлээ. Тэгээ бид нар бас нэг өөр нь Америкийг бодоолгаа. Тэгвэл Австрали дахь монголчуудын теннисний тэмцээн маш гоё болдог гинэ. Яг бай шагнал гээд мөнгө төгрөг өгөхгүй ч гэсэн маш гоё болдог гээд. Тэгээ тэрэнд явъя гэж төлөвлөсөн байна. Тий. Америкт бас пиклболын тэмцээнүүд болоод идэг гэж сонссон. Монголчуудын. Тэрийг бас бодчихлаа. Тэгэхээр хамт аялье. Тэгээд аялж ээж хүнээ танина. Чамайг таны. Тэгээ сая би нөө Латин Америкийн аялал дээр айгүй янз бүрийн үзлээ шүү дээ. Яриул бүр хүнээ түрн би чамд ярьжсэн. Одоо яг олон нийтэд хүнийг бас яриад яг уу. Тэгээд нэг юм нөхөр сүдрээ хармалж муудалцахыг хардахын ч гэдэг юм уу. Нэг болвол нэг нэгэндээ атаархал гэдэг зүйл маш айгүй аюултай зүйл байна. Ер нь манай монголчууд энийг бас жоохон ялангуяа тийм эмэгтэй хүндээ атаархна гэдэг айгүй муухай. Тийм юм гээд гоё аялж байгаа үедээ олон нийтийн юмд явж байгаа үедээ ер нь
хүн жоохон өөрийгөө гоё бас хичээх хэрэгтэй байхаа гэж бас бүр хэлмээр байгаа. Окей. Тэгээ зөвхөн гадаад гэхгүй юу Монгол орноороо ч гэсэн тий. Өөрийнхөө орноор ч гэсэн гоё аялах хэрэгтэй. Найз нөхдөөрөө хамт олноороо гоё аялж ээж бас улам гоё дотносон магадгүй нөгөө нэг тос өөхөрөө ялгарна. Тус усаар ийж. Ус тусаар. Тий. Тийш тий. Яна тос хоёр чи нэг болчих ш. Энэ хараа надаас илүү энэ Япон хүүхэн надаас илүү монголоор ингээд мундаг шүү. Тэгээ ямарсан ингээд 2005 оны эцсээс ингээд 2006 оны эхний одоо аялын тухай ярьлаа. Тэгээд ингээд тэнэд ирсэн. Дараагийн дугаар дээр нь штэ тэгээс битэрийн одоо сонирхож байгаа спортын тухай. Харин би тэгэд аялын явцад нэг юм ойлгосон нь ярилцъя. Ерөөсөө эрүүл мэнд спортлог байх гэдэг чинь айгүй тус дэмтэй юм байна. Би нөгөө Солонгон уул руу авирсан штэ. Латин Америкт. Тий. 3500 биш 5024 үе өндөрт гарч байгаа. Тэрэн дээр би тэгэл яг тэрийг гисэн. Би спортоор хичээлдэг болохоор би огт амьсгаадаагүй. Надад ямар даралт үүсээгүй. Дээрээс нь нөгөө хүчил төрөгчөөр амьсгалах тэр өндрийн им уух энэ төр гээд манай нөгөө хамт аялагч нар маань ингээд бас ингээд сандралд орж байгаа байхгүй юу? Би огт тэгээгүй. Тэгээ бодсон чинь бас нэг ах байсан. Тэр ах болохоор маш их алхдаг гээд. Тэгээ яг тэр ах жоохон хэрэгэлсэн. Гэхдээ 60 идтэй ах байсан. Хэрэгэлсэн чсэн бас тэр залуучуудаас илүү байгаа. Тэгэхээр спорт гэдэг зүйл ямар чухал вэ? Бас хүний бие эрхтэн тэгээд аялах байгаа хүн бол бас л гоё спортлог биетэй ч юм уу спортлог тэр эрүүл чадамжтай байхад маш хэрэгтэй байт юм байна. Тийм тэрүүгээрээ би бас бахархсан. За дараагийн дугаар дээр спортын тухай ярилцъя. Тэгээд бит хоёрыг аяллаа бөгөөж ирсэн, бөгөөж ирээгүй жаргасан энтрийг хинчдэлээрээ зөвхөн өөртөө хадгалаарай гэдэггүй. Тэгээд таалагдсан бол subscribe-а дараарай. Лайк шеэрэгээрээ. Гэтэ subscribe-ыг маш сайн дарж өгвөл бит хоёр баярлалаа тий. Тэгээд шинэ оны минь мэдлгүй ихэлсэн байж тээ ойлоо ярианда автаад. За дараагийн дугаар дээр уулзцгаая. Бай бай.